Өглөөний мэнд ажилдаа орцгоё. За өнөөдрийн лекц бол нэлээд одоо бид нар руу нэлээд ойртсон. Яг нь ер нь бол тэгэл бас л сэдв болгоно л бид нар руу ойртдог шүү дээ. Тэгээд community ба хөдөлгөөн гэсэн лекц 8. За бид нар бол ерөнхийдөө энэ community гэдэг бол ерөнхийдөө яг бид гэдгээр ер нь бид гэж чи юм бэ? Тэр асуулт руу нэлээд ойрт хүрж байгаа. Тийм. Ер нь бол одоо бид нар мэдэн шүү дээ. Ингээл гадаадынхантай ингээл уулздаг тийм одоо монголчууд бүгдээрээ л одоо гадаадынхантай уулздаг, гадаадынхантай ярьдаг. Тэр нь одоо Аз байна уу, Европ байна уу, Америк байна уу, Африк байна уу, Латин Америк байна уу, тэр ерөөсөө ямар ч хамаагүй. Ерөнхийдөө одоо ингээд энэ дэлхий чи ерөнхийдөө тэгээ нэг англи хэлээр хоорондоо ингээд харьцдаг, бас нэг ойлголцох гэж оролддог болчиход байна шүү дээ. Тийм. Тэгээд одоо ингээд collective action, social movement, social энтергээл тийм үү? Interpersonal relationship энтергээл янз бүрийн friendship, neighborhood энтергээл янз бүрийн энэ ойлголтуудын цаана ерөнхийдөө л нэг хамт олон нийтээрээ нэгдмэл хоорондоо ойр гэсэн дандаа тийм үг яваад байна шүү дээ. Тийм ойлголтууд яваад байна шүү дээ. За эндээсээ бид нар чинь одоо өөрийнхөө ингээд улс, өөрийнхөө ард түмэн, өөрийнхөө нийгэм рүү ингээд ороод ирэхэд ерөнхийдөө ямар хамаатай юм гэдэг рүү орчих гээд байна шүү дээ. Тийм. Тэгээд ийм одоо асуудал донд бид нар одоо хаана одоо байраа олохын, юу гэж энэ бүгдийг ойлгож явахын маш их тийм бидний яг өнөөдөр яг одоо монголчууд бид нар тулгараад байгаа тэр асуудалтай одоо бид нар өнөөдөр энэ лекцээр нэлээд одоо ойртож танилццгаая. Тэгээд ерөөсөө ямар ч улс орнд, ямар ч ард түмэн бай, ямар ч нийгэм бай, тийм үү? Тэнд хоёр том асуудал байгаа ш. Нэг талдаа бие хүн, нөгөө талдаа хамтдаа нөгөө хүмүүс. За энэ дотор бие хүн тэр л одоо тэр хамтдаа байгаа, хамт олон гээд байгаа, нийтээрээ гээд байгаа, ард түмэн гээд байгаа, иргэд гээд байгаа тэр улс орн одоо үндэстэн юу байдгийг тэр дотор бие хүн яаж одоо явах хэвээр яах юм гэсэн ийм одоо том асуултууд бүр их эртнээс тавигдсан. Тийм одоо бидний нөгөө энэ лекцээр ярьж байгаа Энэтхэг, Хятад, Перс, Грек тийм үү, Арабын ертөнц энд бол дандаа л бие хүн олон нийт ард түмэн энэ хоёрын хооронд ямар харьцаа үүсэж явах хэвээр гэдэг том онолууд бол хааваас 2000 жилийн өмнө 3000 жилийн өмнө гараад яригадад явчихсан. За бид нар энэ бүгдтэй чинь л одоо танилцаад ойлгохгүй л хичээгээд л нэлээд л одоо бодлоод байна шүү дээ. Тэгээд энэ одоо коммун, community, коммунизм, коммунитаризм гэдэг энэ бүх ойлголтууд чинь бол дандаа л нөгөө хамтдаа л гэсэн юмнууд яваад байгаа. Тийм, хамтдаа шүү. За энэ бидний одоо коммунизм гэдэг ямар муухай юм бэ? Стамосон коммунистууд ч гэдэг юм уу? Тэр бол зүгээр нэг монгол хүн хараагаад дарамжлаад хийждэг юм бол биш. Хүн төлөвтний мянган жилийн түүхтэй том одоо онол явж байгаа. Сүүлд Европ руу очсон шүү дээ. Тэгэл тэргээр л ингээд нэг танигдаад яваад байгаа. За энтэй бол нэлээд танилцсан. За яг нь ер нь бол одоо социализм дөнгөж эхэлж явах 100 хүрэхгүй жилийн өмнө бид нар чинь хүн төрөлхтний мэдлэгтэй анхаар нэг танилцах гэж оролдлоо шүү дээ. Тэг өнөөдөр ч олигтой танилцж чадаагүй явна шүү дээ. Яг коммунизм гэдэг үг бол анх бол ерөнхийдөө монголчууд эв хамт гэж орчуулж ирсэн. Монголчууд ч гэж энэ Монгол улсын одоо иргэд энэ газар нутагтаар байгаа. Тийм үү? Тийм. Нэс одоо өвөр Монгол юм уу, Бурят Монгол юм уу, Халимаг юм уу, одоо юу гэдгийг Казак юм уу тэд нар бол өөрөөр ойлгож ирсэн. За бид нар бол эндээ бидний одоо ээж аав юм уу өвнөр бол тухайн үедээ коммунизм гэдгийг эв хамт гэдээ орчуулаад явчихсан. Тийм. За энэ бол яг хөө ерөөдөө бас нэг шууд эв мэв гэдэг хэрэггүй. Ер нь жоохон хамт олон л гэсэн ойлголт яваад байгаа шүү ингээд. Хамтран шүү л гэсэн юм яваад байгаа. Чи тусдаа ямар ч боломжгүй шүү гэдэг яваад байгаа шүү дээ. За нөгөө талдаа бие ба нийгэм гэсэн ойлголт. За одоо бид нар нөгөө социализм гэдэг рүү одоо яваад байгаа шүү дээ. Энэ сошиал одоо өнөөдөр бид нар интернет,
social community, social media хаал бол social гэсэн үг хэрэглээд байна шүү дээ. Энэ чинь бол бас л олон зуун жилийн өмнө нийгмийг яаж бүтээж нийгэм нэг атайхан хоорондоо нэг ингээд нэг болоод тэрүүл зодон болчихгүй шиг яваад ах юм бэ гэсэн ийм л онол явж байгаа шүү дээ. Тий. Тэгээ social гэдэг тэр одоо гоё үг. Тий. За бид нар бол шууд social гэдэг нийгэм гэдээ орчуулчихдаг. Тий. За социализмыг бол ерөнхийдөө нийгэм журамт гэдээ орчуулсан. Бас л одоо бидний ээж аав эмээ өвөгийн үеийнхэн биднээс өмнө ердөө хоёрхан л үе байгаа шүү дээ. Тий. Цааш бол бид нар 1921 оноос өмнөхийг бол юу ч мэдэхгүй. Тий. За миний одоо ээж аав эмээ өвөө ч гэсэн ерөнхийдөө регистрийн дугаар сүүлд л одоо регистрийн дугаартаа болсон шүү дээ. Тий. Тэгэхээр одоо эртээд бол тэр Facebook дээр нэг нөхөр яриад л энэ лээ. Одоо монголчуудын 5 үеийн түүхийг одоо намтрыг мэдэх хэрэгтэй гэдэг. Монголчуудад 5 үе ерөөсөй байхгүй. Тий, зарим одоо энэ хүмүүст бол 2 л үе байгаа. За одоо төрж байгаа хүүхэд ч гэсэн 5 үе байхгүй. 3 юм уу 4 үе л байна. Яг бол бид нар чинь дөнгөж саяхнаас регистрийн дугаартаа болж эхэлсэн. Иргэний өмнөх паспорт чинь социализмаас дөнгөж эхэлсэн. Яг одоо цаасан дээр бууж шүү дээ. А тэр цаасан дээр буугаагүй тэр хүний ноён байна уу, лам байна уу, малчин байна уу, тэр эмээ өвөө бол энэ үед орохгүй. Яг л тэр хүмүүсээ ярихаараа юм нэмдэг юм уу хасаад өөрчлөөд хайчдаг. Тэгэхээр нэг сайн өвөөтэй, нэг сайн эмээтэй л болчдөг. Тэр учраас яг цаасан дээр буугаад бүртгэгдсэн тэр тохиолдлоос л бид нар одоо үе намтар ярих боломжтой. Тэгэхээр 3 үеийн намтар бол Монгол хүнд бол юм баг боломжгүй. Эмээ өвөөгийнхөө тухай зүгээр нэг үлгэр домог шиг юм сонсож байгаа шүү дээ. Цаасан дээр ямар ч бүртгэл байхгүй. Тэр социализмын үед анх удаага нэг бүртгэл эхэлсэн. Гэхдээ арчлын үед социализмын бүртгэлүүдийг устгаа хийчихсэн. Зарим нь эмээ өвөөгийнхөө намтрыг өөрчлөө хийчихсэн. Арчлынхан бол одоо эмээ өвөөгийнхөө намтрыг маш их өөрчилсөн шүү дээ бид нар мэдж байгаа. Маш их бичиг баримтууд устсан, шатаасан, устгасан. Тий. Одоо хувьсгал нам хүртэл өөрийнхөө барилгыг шатаачихсан шүү дээ. Гаднаас юм уу дотноос юм баахан бичиг баримт устсан. Бид нар ч ингээд юмаа устгаад байгаа. Тэгэхээр өнөө 5 үе байтугай 3 үеийн түүх бичих боломжгүй. Тэрийг одоо өстой мартаж болохгүй. Яг цаасан дээр нэр нь бичигдээд бүртгэгдээд оршин суух хаягтайгаа бичигдсэн бол бид нар 3 үе 2 үеийг явах боломжтой. Хаа нэг уулын цаана эсгийн гэрт амьдарч ирсэн миний өвөө эмээ гэдэг бол ямар ч одоо тэр үед орохгүй. Тэр гэр бүлийн одоо үлгэр домог цаасан дээр бууж ээж архивд орж ээж иргэний бүртгэлд бүртгэгдэж ээж тэр хүмүүс бие даасан индивидуал хүн болно. За ингээд социализм гэдэг бол нийгэм журамтын одоо онол гэдгээр одоо бидний одоо энэ нутгийн хүмүүс бол ойлгож нэг нэгэндээ тайлбарлаж ирсэн. За ингээд коммунизм, социализм гэдэг бол ерөнхийдөө хамтдаа шүү гэдгийг л бий болгох гэдэг шүү дээ. Яг бол хамт олон хамтдаа байж ээж тэр хамтдаагаас чинь одоо үр дүн гарна шүү дээ. Үр хүүхэд юу гэдэг хойч үе. Тэр хамтдаагаас хойч үе үүснэ шүү дээ. Тэгээс ганцаараагаас юу ч үүсэхгүй шүү дээ. Тэр энэ хүмүүсийн одоо эрхчлөөч гэдэг юм уу, либертарч гэдэг юм уу, либерализмч гэдэг юм уу тэгэл ганцаараа би гэдэг ямар ч утгагүй. За энийг социализм, коммунизм гэсэн хоёр том онол одоо маш их одоо номонд бичсэн байдаг. За тэр өнөөдөр түрүүчийн би одоо юм дээр бас яриалгаа энэ лекцэн дээр нэлээд гарч ирэх байх. За одоо дараагийн нэг том ойлголт байгаа байхгүй. Бас л нөгөө хамтдаа гэсэн. Коллектив гэсэн ойлголт байгаа. Одоо янз бүрийн англи хэлний орнууд юм уу бусад янз бүрийн орн ер нь англи хэлний орнуудад байгаа хүмүүс бол англи хэлтэй ойр байгаа хүмүүс бол коллектив гэсэн үгтэй бол их ойрхон явах тийм. Collective action, collectivity гэсэн ойлголтод яваад байгаа. За энэ бол бас л нэг л нэгдсэн нэгдмэл тийм үү анги хамтаараа нэг баг бүгдээрээ нийлээд гэсэн тийм л ойлголт яваад байгаа шүү коллектив гэдэг. Ангийн хамт олон гэдэг бол ангийн коллектив гэж байгаа шүү. Хамт олон гэдэг бол ерөөдөө коллектив гэдгийг орчуулад байгаа. Нийгэм гэдгээр социализмыг орчуулад байгаа. За, ив хамт, эвтэй болвол хүчтэй гэдэг нь шүү дээ. Тэр чинь бол коммунизмыг хэлээд байгаа.
Энэ ялгаануудыг бид нар одоо маш сайн мэддэг болох ёстой байна. За одоо нөгөө Ив хамтын онол руу орцгоё. Өнөөдөр бол нэгэн их тийм төвхтэй лекц. Яг бол бид нар энэ бүгдийг ерөөсөө одоо л яг ярих цаг нь болцсон байхгүй юу? Тийм бол яг явдаг нь явчлаа, юм үздэг нь үзчихлээ, хоолунд цадлаа идчихлээ, гоё хувцас сунаар одоо хамтлаа авчлаа, тийм үү? За одоо ингээд бүгдээрээ толгойгоо ажиллуулж эхлэх тэр эрен үе одоо эхэлж байна шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ. Монгол улс энэ Монгол орн болвол ерөнхийдөө одоо ингээд 0 цагаас эхлэх болцоо. Тийм. Одоо яг эндээсээ эхлэх болцоо. Уучин бол дандаа гаднаасаа эхэлж ирсэн. Гэр орон, хөгж жугад, хоолунд, хувцас сунаар, мөнгө төгрөгөд цалин одоо байшин барилга одоо юу байдгийг дандаа гадуур юмтай зурлаж ирсэн. Одоо монгол хүн энэ дотоодоо зурлах цаг нь ирсэн. Тийм. Гадаа ирсэн. За, Ив хамтын онд бол юу гэж ярьдаг вэ гэхээр ерөнхийдөө бие хүн ба орчин тойрон. Миний орчин тойрон ямар бэ? Энэ орчин тойрон дотор би хэрхэн бие хүн бэ? За, бие хүн орчин тойрны хүмүүсийн өмнө ямар юуг эрхэмлэх вэ? Ямар байх ёстой юм? Орчин тойрныхоо дотор юуг би орчин тойрон дотор эрхэмлэх ёстой юм? Гэтэл нөгөө талд нөгөө орчин тойрны чинь нөгөө бид байж байгаа шүү. Тэр бид маань миний одоо болон бидний одоо энэ орчин тойрон маань тухайн тэр бие хүн лүү хэрхэн хандаж хэрхэн эрхэмлэж байгаа юм. Миний орчин намайг хэрхэн эрхэмлэж байна. Би орчноо хэрхэн эрхэмлэж байна. За, эндээс л одоо нөгөө Ив хамт чинь гарч ирнэ. Эвдээ боловчтой гэж чинь гарч ирнэ. Хамтдаа бүгдийг бүтээн. Ганцаараа юу ч бүтээхгүй. Ганцаараа хоёр юугаа хийдэг? Магал гадуур тэнэл үз. За, тэгээд энэ нөгөө нэг бие хүн орчин тойрныхоо өмнө миний орчин тойрны хамт байгаа хүмүүс маань миний өмнө харилцан ямар хариуцлагатай юм? Ямар үүрэгтэй юм? Ямар ёс суртахуунтай юм? Ямар эрхэм чанартай юм? За, ингээл том асуудал руу яваад орчих юм. Тэр нэг Японы Аяко гэдэг нэг эмэгтэйгийн тухай би дандаа л ярьдаг шүү дээ. Тэгээ монголчууд ёс суртахуунгүй учраас та нар хөгжил явагдахгүй шүү дээ. Ёс суртахууны чинь доор чинь өшөө том юм байгаа шүү дээ. Тэр одоо сүүлчийн лекцээр бид нар 6 дахь лекцээр байгаа. Шудраг ёс. Шудраг ёс дээр чинь ёс суртахуун тогтохгүй байхгүй. Тэр чинь бид нар чинь шудраг ёс байхгүй учраас ёс суртахуун ярих ямар ч боломжгүй. Тэрийг хөөрхий тэр Япон Аяко эмэгтэй бас хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Яг чинь философийн юу аахгүй зүгээр монголч эрдэмтэн юм уу хэлний л юм шүү дээ. Тэгэхээр философи нарийн ширээ мэдэхгүй учраас хөөрхий амт яг одоо ажиглалтаасаа л хийж байгаа. Та нарт ингээд хараад байхад ёс суртахуун байхгүй та нар бүтэхгүй л гэж байгаа байхгүй. Яагаад ёс суртахуун байхгүй гэдэг чинь философч гаргаад ирж шүү дээ. Яагаад гэвэл бид нар шудраг ёс байхгүй байна. За, тэгээд ирэхээр чинь шудраг ёсгүй учраас бидний одоо энэ хариуцлага, үүрэг, тэр эрхэм чанар, ёс суртахуун, ёс зүй одоо юу гэдэг юм боловсрол одоо юу гэдэг шашин машин бүх юм чинь бүтлгүй болчихж байгаа байхгүй. За, ингээд одоо бид нар юу ярих ёстой вэ гэвэл одоо биегээс бид рүү, бидээс бие рүү. Яг бол бид дотор бие үүснэ. Тэгсэн мөртлөө тэр бид дотроо үүссэн бие маань биегээ хадгалах ёстой. Тэгээд биегээсээ бид рүүгээ хандах ёстой. Ингэж одоо явна шүү дээ. Маш нарийн. Бид дотор бие үүснэ. Эргээд тэр бие маань бид рүү хандна. Ингээд нөгөө бид маань биегээрээ өсөөд, хөгжөөд, томроод, урагшлаад явна. Хэрвээ бид биегээ бүтээж чадахгүй бол, бие даасан биег бүтээж чадахгүй бол бид урагшлахгүй. За, дараагийн сэдв. Бие ба бид. За. Эхлээд бид дотор бие үүснэ. Бид гэж юм бэ? За, хамгийн анхны бид болвол хамгийн анхдагч бид болвол бид нар одоо төрлөө шүү дээ. Би төрлөө. Миний хамгийн анхдагч бид маань ээж.
Төрүүлсэн ээж бит хоёр хамгийн анхдагч бид. За одоо би ээжтэйгээ бид болчлоо шүү дээ. Энэ бидээсээ би дараагийн хүмүүс рүү харьцаж эхэлнэ. Дараагийн бидүүд орж ирнэ. Тэр нөгөө бид чинь энэс бүрдсэн. Дараагийн бидүүд одоо жишээлбэл эмээ ээж болно. Аав бол яг хөө тэгэл нэг чухал биш. Яг оруулчих. Бид дотроо. За ингээд яг хөө дараагийн миний бидүүд үсэж шүү дээ. Ээжээс цаашаа эмээ болох нь байна. За эмээгүүнүүд нь одоо яадаг юм? Дараагийн бид рүүгээ орчин ах байж болно, эгч байж болно, дүүнэр байж болно. За ингээд одоо хүн болгон өөрийгөө одоо бодох нь шүү дээ. Би одоо анх төрөхөд ээж хамт байгаад миний бид болж исэн. Тэр ээжтэй байсан бидээсээ би хэн лүү явж бид рүүгээ яасан хамааруулсан бэ? Миний бид дотор хэн байлаа өгöd байхад. Тэр монголчуудын бол аав гэдэг ойлголт ярихад маш хэцүү. Яг бол бид нар чи тийм их аавын гэрүүлийн ээж аавын тийм их олон зуун жилийн түүхтэй биш. Тийм бол аав бол байхгүй. Одоо үхсэн эцэг чинь гэдэг шүү дээ. Тэр л явж байгаа. Яг сүүл социализм үед яг ааваараа углах болоод тэгээ нэг аав жоохон учир утгатай болж ирсэн. Тэрээс өмнө бол нэг тийм учир утгатай байгаагүй. За ингээд тэндээсээ бид нар ч одоо юу руу орж ирэх вүлээ? Одоо бидний ярих дуртай одоо нэг манаахан гэдэг рүү орж ирнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө манаахан дотор хэн багтах вэ? Манаахан дотор хэн багтахгүй вэ? Тэр бид миний бид хэнээс бүрдэх вэ гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Яг бол тэр бид чинь намайг яах ёстой, бүтээх ёстой. Намайг бие даасан боломжтой эрхчлөөтэй өөрийгөө авч явах хүн болох ёстой. Тэр бид чинь. Тэгэхгүй бол би тэр бид дотроо байгаад миний тэр бид урагшаага хөгжихгүй тэгэл бид дотроо бүгдээр ингээд байцгааж байна. За одоо бид чинь цаашгаа үргэлжлэн нөгөө найзууд бид рүү ороод ирнэ. Орж ирэх найзууд хэд байна уу? Хамт ажилладаг хүмүүс бид рүү ороод ирнэ. Хэдэн хүн хамт ажилладаг хүмүүс чинь бүгдээрээ орж ирэхгүй шүү дээ. Зарим нь цаашаа гин шүү дээ. За зарим найзуудыг төрсөн өдрөөрөө л өрөнд бусад үед уулзахгүй яадаг чи тийм. Facebook дээр лайк даруул буцаага лайк дарамж гэдэг юм уу юу гэдэг юм. Гэмшлэнгээ. Тэр бол бас тодорхой нэг бидийн гişүүд болчиход байна шүү дээ. Тийм амар биш. За ингээд би одоо яах вэ? Тэр нөгөө бид дотор байна уу? Байхгүй. Байвал би хэрхэн байна вэ? Хэрхэн бид дотор байх вэ? Хэрхэн бид дотор байсан шиг байх вэ? Эсвэл намайг байсан шиг байлгахгүй байна уу? Бид дотор би байсан шиг байж чадсангүй. Одоо яах вэ? Би ба бидийн ялгуурлал. Бидээс хэнийг ялгуурлах вэ? Хэнийг болж өгвөл бид дотроо байлгаад хэнийг бидээсээ ялгуурлах. Бид дотор ч бас асуудал байгаа шүү дээ. Дахиад тэрэн дотроо яах вэ? Яг миний бид хэн билээ?
Яг манайхан гэдэг дотор яг хэн байгаа вэ? Одоо яг цагаан сараар ирдэг хүмүүс чинь манайхан дотор орохгүй шүү дээ. Үнэн дургүй хүн хүртэл золох гээд ороод ирж байгаа шүү дээ. Манайхан биш. Бид дотор ордгоо наадах чинь. Гэхдээ яах вэ? Одоо хамаатан аах ихч дүү. Эсвэл тэрний одоо хөргөн бэр бол тэргөө одоо монголчуудын хувьд бол манайхан дотор орохгүй шүү дээ. Хатан болоод бид дотор орохгүй шүү дээ. Манайхан дотор орохгүй шүү дээ тий. За тэр бол яг жоохон шоглол тий. Тийм учраас бид яагаад бид биш вэ гэдгийг чинь л сайн ойлгох хэрэгтэй байна. Яагаад бид нар монголчууд бид биш вэ? Бид болоход юу шаардлагатай, юу чухал вэ гэдгийг чинь одоо энэ лекцээр ярих гэдэг шүү дээ. Өөрөлдөл бид дотроо би хинлүү илүү ойртох. Яагаад? Маш том асуудал. За тэгээд энд одоо ёс суртахуун бодох юм уу? Ашигтай гэдгийг бодох юм уу? Ашиггүй гэдгийг бодох юм уу? Хүндэлдэг гэдгийг бодох уу? Хүндэлдэггүйг бодох уу? Хаяа нэг тус болдог, дэмждэг гэдгийг бодох юм уу? Ерөөсөө тэгэл тус гай болдог гэдгийг бодох юм уу? Бас гайгүй дэмждэг шүү гэдгийг бодох юм уу гэдэг. Том одоо хүний ертөнцийн том асуудлууд руу яваад орчих. За ингээд одоо дараагийн төвшөнд одоо яг асуудал гарч ш. Бид ба ийм хамтдаа эвтэй хамтдаа бий. Өөрөлдөө би бидтэй бид дотор байсан шиг байдаг. Маш их эвтэй. Үнэхээр сайхан бид. Манай бид бол гайхамшигтай. Бид намайг бүтээсэн. Би буцаагаад бидийнхээ өмнө хариуцлагатай. Тийм хариуцлагатай учраас бид намайг миний биеийг хүлээн зөвшөөрсөн. Би бид дотор хүлээн зөвшөөрөгддөг. Би бид дотор үнэлэгдсэн. Одоо тэгэхээр яах вэ? Би бид дотор хүлээн зөвшөөрөгдсөн. Би бид дотор үнэлэгдсэн учраас одоо би яах вэ? Тэр би бидийгээ яах вэ? Төлөөлнө. Тэр биегээр тэдний бидийг тань. Би өөрийнхөө бидийг ийм гэж таниулна. Тэр чи одоо аахгүй. Өөрөлдөл Америк, Австрали, Канада, Герман, Франц, Итали юу гэдгийг барууны ертөнцид Монгол гэдэг бидийг би тэнд хэрхэн таниулдаг? Боломжтой боломжгүй юу? Би бол боломжгүй гэдэг байгаа шүү дээ. Одоо бид үсэг учраас өөрийгөө л таниулуулаад өөрийгөө төлөөлөл явна. Өөрийгөө л таниулна. Япон, Солонгос, Хятад, Орос, ойр орчныхоо тэнд бидийг таниулах боломжтой юу? Эсвэл би өөрийгөө төлөөлөл явж байгаа юу? Эсвэл би бидийг төлөөлж байгаа юу? Гэтэл бидийг төлөөлөхийн тулд төлөөлөх ёстой албан тушаалтай хүмүүс бас байна шүү дээ. Тэд нар төлөөж чадчихна. Ямар сайд бидийг төлөөж чадчихна. Тамирчин бидийг төлөөлж гинэ. Дуучин бидийг төлөөлж гинэ. За ингээл явна шүү дээ. Тийм амар биш.
Тэр ер нь Монгол хүн гэж яддаг. Ер нь хүн төрөлхтөн хүн гэдгийг ер нь хэрхэн тодорхойлдгийг, тэндээс бид нар өөрснөгөө гаргалгаа гаргаад өөрснөгөө хэрхэн тодорхойлох вэ гэдгийг ярилцах цаг болсон. Бид нар зүгээр нэг эсгэг дотроо бөгнөрлчөөл ямар ч утгагүй үлгэр домог яриад л түүх яриад л тийм үү шүлэг уншаад л ингэж суугаад иж болохгүй байхгүй. Тэгэл нэг л их Монгол соёл, Монгол түүх яриад эсгэг дотроо эсгэгээс бид нар гарах хэрэгтэй байхгүй. Эсгэгээс гараад ирээд дэлхийн мэдлэг боловсролтой танилцъя л та. Тэгээ Орос ээж нар юу ярьдгийг, Хятад ээж нар юу ярьдгийг, Япон ээж нар юу ярьдгийг. Гэхдээ тэрийг сонсъё л доо. Тийм Америк одоо Герман, Францын аав нар юу ярьдгийг тэрийг бүгдээрээ сонсъё л доо. Тэд нар гэр бүлийг юу гэж ойлгодгийг, тэд нар аав гэдгийг юу гэж ойлгодгийг, тэд нар ээж гэдгийг юу гэж ойлгодгийг. Гэхдээ тэднийг бүгдээрээ сонсъё л доо. Бидний эсгэгрээс одоо тэгээд гарахгүй шин. Би чинь социализмын үед эсгэгрээс гарсан гэсэн чинь нэг хитгэн нөхөр гарчаад буцаад орцсон юм шиг байна ш. Тийм бид нар одоо Монгол орнын энэ ухаанаа жоохон задлах хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. За би нэлээд хэдэн жилийн өмнө 3 шар ном хэвлүүлсэн. За тэрэн дээр нэлээд ажилласан. Ер нь бол яг толгойд маш их явдаг байсан сэдвүүдийг бодсоор байгаа тэгээ нэг 3 номонд буулгасан. Ерөнхийдөө нэг дорны философи руу би маш их орж ирж байсан учраас дорны философитой зориулсан бас номнууд хичээе. Тэгээд ер нь энэ одоо энэ эдгэх Хятад, Перс, Арабыг бид нар хэрхэн одоо үнэлж тэднэртэй харьцаж тэдний талаар ойлголттой яваа гэдэг айгүй чухал байсан. Ерөнхийдөө монголчуудтай уулзгаар бүгдээ л Америк яриад байдаг. Америкээс өөр одоо ярих орн байдгүй монголчуудад. За Солонгос руу бол яг явж ажилладаг учраас Солонгосыг нэлээ ярьдаг. Тэгээд ер нь хоёр л орныг л ярьдаг шүү дээ. Нэг нь болохоор тэгэл Америк сагсан бөмбөг яриад тэгээд тентхийн одоо Google юу гэдгийг MIT юу гэдгийг тэгэл одоо нөгөө юу мөн гэдэг нөгөө Amazon Apple одоо юу гэдгийг нөгөө Silicon Valley энэ төр гэл тийм үү? Тентхийн одоо бүх одоо нөгөө Big Tech гэдэг шүү дээ. Тентхийгчлэр яриад Bill Gates одоо гаражаас гарч ирсэн гаражд байж байгаа л одоо гараад ирсэн юм дээс сургууль төгсөөгүй юм байл шүү дээ. Тэр нь сургууль төгсөөд яадаг чинь гэдэг юм уу одоо тийм. Ингээд нэг бол нэг Америкийг ярьчдаг. Үгүй бол тэгэл одоо нөгөө нэг хэсэг нь болохоор одоо тэгэл Солонгос явж ажиллагаа суураар байхгүй. Тийм бүтээдэг цалин өрөхгүй байна. За ийм нэг хоёр одоо ойлголтын дунд ер нь энэ Хятад орн, Энэтхэг орн, Арабын ертөнц, Персийн ертөнцийг нэг гаргаж ирэхгүй бол болохгүй юм байна. Тэгээд энэхийн философи руу нэлээд орлоо л доо. Тэгээд энэтхэгийн философиг харж байтал ерөнхийдөө тэр бие гэдэгтээ маш их ажилласан юм байна. Хүн бие болоход ямар их хэцүү энэтхэгийн философи гаргаж ирсэн юм байна. За Хятадын философийн одоо онцлог нь бол ер нь бол бидийг их чухалсан юм байна. Бид байх юм бол биенүүдээ бүтээн, бид олигтой байхгүй бол тэндээс ямар ч сайн бие гарч ирэхгүй гэсэн ийм философиор явдаг юм байна. Энийг одоо энэ шар ном 2 Хятадын философи бид гэдэг дээр бол гаргаж ирсэн. За дараагийн философийн ном бол ерөөд Араб, Персийн ертөнц байгаа шүү дээ. За ингээд Хятадын философиг ингээд номыг уншаад бүгдийг уншаад тэрэн дээр ингээд тэр бүх философчдын намтар бичсэн ном янз бүрийн юмнуудыг ингээд уншаал тэгэл сууж хахад ямар их бидийг ярьдаг юм бэ гэсэн тийм асуултууд тавиад. Тэг яагаад энэ бид чухал вэ гэдэг рүү нэлээ орохгүй юу? Одоо бид нар ч нөгөө багасаа дандаа би гэж явчихсан. Ер нь чи тэгэл өөрийгөө л бод одоо хувайл бод улс орон яадгийн, гэр орон яадгийн, найс нөхөд яадгийн чи өөрийгөө бодоод өөрийгөө аваад явахгүй юу? Гэсэн тэр юм дээр бид нар чи ингээд өсчдөг учраас Хятадын тэр бидийг чухалчлаж байгааг би маш их гайхсан байхгүй. Яагаад бид юм чухал вэ? Бидний тэр бид чинь биеийг бүтээж байгаа байна. Бидгүй газар би үсэхгүй. Одоо хинч байж болно тэгэл одоо хаашаа чинь тэгэл. Тэгэхээр Хятадын философи бол бидийг чухалчилж байгаа. Гайхамшигтай. Тийм ер нь бол Хятадын философийн номыг уншиж байгаа. Үнэхээр одоо ойр байдаг. Тийм. Өөр байдаг. Би ч нөгөө социализмын үед төрж өссөн нөгөө хамт олон нийгэм тийм бусдыг дандаа ингэж анхаарч бусдад тусвалж тэдэрт юм авгаж явсан учраас надад бол Хятадын социализм их ойр байдаг л да. Надад бол тэр Америкийн болон тэр барууны капитализм бол надад ерөөсөө маш хол. Тий би бол тэр орнуудад очиод ерөөсөө амар юутай байдаг, өдөртэй байдаг. Одоо Америк явжсэн шүү дээ. Герман, Европ мэдэн шүү дээ, Франц тэр барууны ертөнцид байхдаа дандаа аз жаргалгүй байдаг байсан. Наашаага ингээд ирээд Монголд ирээд тэгээд дараа нь Энэтхэг Хятад
Япон, Солонгос юу гэдгийг Азийн орнуудаар Таиланд хүртэл явсан шүү дээ. Азийн орнуудаар ингэж явсан чинь амар гоё яг гэртээ ирсэн юм шиг болдог. Яг бол бид Азууд бол ямар нэг байдлаар бидийг гэж холж байгаа учраас тэр нэг сайхан байдаг. За ингээд ер нь бол одоо бид гэсэн хятадын онол бол ерөнхийдөө хятадын философийн үргэлжлэлд яваад байгаа. Бид нар мэдэн шүү дээ. Хятадын философи болоод тэр 3-4 мянган жилийн түүхтэй. Одоо бид нар эзнээ ч одоо Мусан хужаанаар эсвэл одоо Монголд ялагдж явсан ч гэдэг юм одоо тийм хачаа юмараад ямар ч нэмэргүй. Ямар ч утгагүй. Улаан цай одоо урт талд тэр их том одоо хөгжил тэр их том түүх байж байгаад бид нар зүгээр ингээд эндээс зөөр нэг жоохон ирээн явж бараа хөдөлтөж аваад тэгээ тэр 8-аад бүтлгүүтгэрээ мушаа хужаанаар гэх бол одоо бүр үнээр өргөдөлтэй. За хятадын онцлог бол ер нь альва нэг юмыг шинжлэх ухааны үүднээс ингээд судалдаг. Тийм. Тэрийгэд бид нар хятадаас өстө бүр нэр гайхамшигтай. Юу ч байсан тэрийг хятад барьж аваад тэгээд шинжлэх ухааны үүднээс судалдаг. Юу ч байж болно. Техник, технологи, улс төр одоо юу гэдгийг шашин одоо бүх ямар ч сэдв хятад оронд орж ирлээ. Тэрийг шинжлэх ухааны үүднээс судалдаг. 1000 жилийн өмнө, 2000 жилийн өмнө, 1000 жилийн өмнө. Тийм. Гадаад орноос 2000 жилийн өмнө муу 3000 жилийн өмнө, 1000 жилийн өмнө гадаадын хүмүүс үрж ирээд манай Кристийн шашинч гэдэг юм уу бүгдээрээ 8 хий, бүгдээрээ хамтарч ажиллая гэхэд тэр бүгдийг аваад хятадууд шинжлэх ухааны үүднээс судлаад тэгээд хариу өгдөг. Хэзээ сэтгэлийн хөдөлгөөнөөр хариу өгөхгүй. Эсвэл хаана нь би мэдж байна гэд өнгөрөөд хөөрөд хариу өгөхгүй. За энэний одоо давуу тал яагаад энэ хятадууд ийм айхтар юм бэ гэхээр хятадын онцлог бол ерөнхийдөө хятад хэл маш боловсронгуй. Үг маш их үнэтэй. За тэгээд тэр үгсээ тэр хэлээ маш сайн бичиг болгож буулгасан цаасан дээр. Бид нар бол түүх ингээд ярьдаг. Одоо тэдэн 5 үеч гэдэг юм уу 3 үеч гэдэг юм ярих. Тэгтэл тэр нь цаасан дээр төрийн баримт болон үлдээг. Үүсээ тийм төр гэсэн ойлголт бид нар мэдхгүй. Тэр ямар нэгэн архив дотор бид нар ухаад тэгээд өвөөгийнхаа эмээгийнхаа бичиг сачгийг гаргаж ирэх ёстой. Тэгвэл бид нар одоо 3 үе 5 үе ярих боломжтой. А хятад бол архив руугаа очлоо. Тэгээд архиваас ухуулаад тэдэн үе цаасан дээр ингээд бичигдчихсэн тэдэн 100 жил ингээд хадгалагдчихсан байж байна. Тэгэхээр одоо ямар ч асуудалгүй. Одоо күнз гэдэг нэг философч байдаг шүү дээ. Одоо тэрний чинь күнзээс хойш чинь 60 үе байгаа байхгүй. Тэгэхээр тэр 60 үеийн цаасан дээр буулгасан тэмдэглэл архиваас олж байна гэж байгаа байна. Тэг үнээр гайхам байна. Тэг ийм сонио астан байхгүй. Энэ хятад гэдэг. Тиймээс хятадын философиг судлах гэдэг маш их том одоо ертөнцийг судалж байгаатай адилхан байхгүй. Өөр нэг философийн ном тийм үү? Германы философи, Францын философи, Америкийн философи одоо юу гэдгийг тийм нэг философитой танилцж байгаа юм биш байхгүй. Бүхэл бүтэн ертөнцтэй танилцж байгаа байхгүй. Тиймээс тийм амар биш. За тэгээд яагаад ийм их сургуулиуд байна? Тэгэхдээ одоо манай нөгөө ихтэй сургуулиудтай харьцуулж болохгүй шүү дээ. Тийм. Нэг хотод нь очлоо. Тийм их сургууль. Тэгээд ингээд том кампустай. Тэр кампусаас гарахгүй. Кампус дотроо. Тийм. Одоо маач бол их сургууль муйсаас гараад ирлээ. Годомчны нөгөө талд цээгэл байж байгаа шүү дээ. Тэгэл яваад орлоо харж ингэсэн. За маш их академиудтай. Тэр нь одоо нэг мэдлэгийн академиуд. Тэрс одоо Чойл амын академи тийм эсвэл одоо юу гэдгийг тийм гэсэн тийм үү балаа юмнууд бол байх. Одоо дуучин хэм блэ нэгтэйч. Тэр хүртэл одоо академид.
Тийм биш. Мэдлэг бүтээн. За яагаад өнөөдөр хүртэл ингэж Марксыг судлаад байгаа юм? Хятадын одоо Бээжингийн их сургуулийн юунд очсон. Бээжин чинь Ренминий их сургуулийн марксизмын юунд очсон шүү дээ. Тэнгэрд очсон шүү дээ. Тэр айв жохол байсан. Тэр уулзалт. Өнөөдөр хүртэл ингэж Марксыг судалдаг. Яагаад гэвэл Маркс чинь коммунизмын онолын одоо гаргаж ирсэн. Хятад, Энэтхэг, Перс, Арабын энэ ертөнцөөс Маркс маш их юм яасан. Судалж мэдэж авсан байж шүү дээ. Тэгээд ер нь бол тэр хүйтэн ганцаараа гэсэн эгоизмтай тэр Европын тэр ертөнцийг капитализмаар хийх одоо мөнгө төгрөг одоо хөрөнгөтэй ертөнц гэдэг шиг эгоизм үүссэн бие бинийгээ урж тасцсан хүний шунлыг хөдөлгсөн үйлдвэрийн бараагаар тэгээд үйлдвэрийн бараагаараа хүнийг нэг фетишизм гэж ярьлаад байгаа шүү дээ. Одоо Марксийн онолд маш их юм би одоо ярьж ирсэн та 2 3 жилийн өмнө. Тэгээд тэрийг ер нь бодиулах гэсэн одоо Марксийн онол байдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг коммунист намын тунхаг бичиг дээрээ бол ерөнхийдөө пролетариуд нэгтгэх гэдэг нь бол тийм энэ капиталистуудад бид нар идүүлж дууслаа. Эдгээр баяжаад мөнгө төгрөгтэй болоод идэг. Бараа үйлдвэрлээд идэг. Бид нар ажилласаар байгаад одоо тэгээд бийгүү болоод амралтын мөнгө жаахгүй цалинж байхгүй гэсэн тэр ойлголт чинь явсаар байгаад өнөөдөр капитализмыг бас нэг жоохон хүмүүжүүллээ шүү дээ. Тийм учраас капиталист орнууд бол бас хүний одоо цалин мөнгөний асуудлыг бас арай өөрөөр шийддэг болсон. Тэгээд тэр оронд байгаа хүмүүс Марксд л баярлах хэрэгтэй. Цалин амьдралд нь хүрж байгаа, амралтанд явж болж байгаа, 8 цаг ажиллаж байгаа тийм одоо боломжтой тэр орнуудад байгаа хүмүүс бол Марксд л баярлах хэрэгтэй. Маркс бол тэгэл капитализм бол одоо идээд дусан шүү дээ хүний. Болцлоо дусан шүү дээ бид нар мэдэн шүү дээ. Сайхан хөөрхөн аргалж байгаа л тэгэл нэг зарцаал ичдэг шүү дээ. Чи одоо яг тэр хажууд нь одоо харлаа шүү дээ. За Хятадын философи бол тэр Англи гэсэн том импери эзэн тулсан эсрэг өөрийгөө авч гарч чадсан. За энэ бол зөв гайхамшигтай. Та нар нөгөө нэг түүх мэдж байгаа бах. Одоо монголчууд бүгдээрээ түүхчлсэн шүү дээ. Юуны монголчууд бүгдээрээ биш юм аа. Ерөнхийдөө жоохон тэтгэврт гарсан хүүхчүүд их түүхч болоод байгаа. Ажилгүй эрчүүд их түүхч болж байгаа. Одоо монголчин лам, бөх, түүхч. Тэгээ зохиолын дуучин гэсэн юм 5 эрхтэй хүн байж шүү дээ. Тийм. Тэгээ хар тамхины дайн гэж Хятадын одоо түүхэнд байдаг. Тэр нь яасан бэ гэхээр ерөөдөө Англи оронтой худалдаа хийдэг байсан. Худалдаа хийхдээ дандаа Англид нөгөө гоё шаазан, даавуу, торг одоо юу гэдэг сайхан бараануудаа Англи руу гаргадаг. Цай одоо tea time гэдэг англичууд хэлээд шүү дээ. Тэр чинь бол Хятадын цай явж байгаа шүү дээ. Тэгээс Англид өөрт нь төмснөөс өөр юм урахгүй шүү дээ. Тэгээд яасан гэхээр Английн одоо silver мөнгөнд тусчихгүй silver шүү. Одоо money биш шүү, silver. Тэгээ Монголд одоо өнөөдөр хүртэл ингээд тийм үү мөнгө гэд яриад байгаа чинь тэр Хятадаас гаралтаа silver явж байгаа байхгүй. Хятадтай мөнгөөр л худалдаа хийдэг гэсэн байхгүй silver. Алт биш. Зарим орнууд чи алтаар хийдэг байсан. Хятад бол дандаа silver мөнгөөр хийдэг байсан. Мөнгөн зоос тийм ээ. Мөнгөн эмбүү чинь бол маш том одоо юу шүү дээ. Худалдааны хэрэгсэл шүү дээ. 8-ны хэрэгсэл. Тэгээд Англи орн бүх одоо silver-ээ Хятад руу өгсөөр дууссан. Тэгээд Хятад очоод одоо бид нар silver дуусчлаа гэсэн. Тэнгуул Хятад зөвхөн одоо худалдаа байхгүй гэсэн. Тэнгуул юм байхгүй. Тэгээд та нарт дайрна шүү. Та нарыг устгах шүү. Та нарт одоо бид нар хар тамхи өгнө. Опиум. Батал. Тэгээд мансуурал ундаг шүү дээ. Тэгээ опиум өгнө. Хар тамхиар та хийнэ. Хятад яасан? Нөгөө Хятадын философи байгаа шүү дээ. Дайсантай дайсагнаж болохгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр харьцаж болохгүй, уурж болохгүй. Тайван хүлээцтэй үгүй гэсэн. Тэгээд Англи яасан? Бөмбөгцсөн.
их бугаар буудсан байж лөө. Тэгээ буулгаж авсан. Яг хятадууд яасан бууж өгсөн. Тэгээ харт амхинд орсон шүү дээ. Тэрний үлдэгдэл хятадын одоо тэр харт амхины үлдэгдэл тэгэл одоо дэлхийн хаан ч гэсэн явдаг шүү дээ. Чинь хятадаас харт амхи гаралтай биш. Англиас харт амхи гаралтай шүү. Тэгэл Хонконг, Монконгийг мэдэн шүү дээ. 90 жилийн гэрээгээр Хонконг нутгийг өгөөд тэгээ дараа нь буцааж авлаа шүү дээ. Гэх мэтлэн гэх. Тэгэхээр хятад орн өнөөдөр хөгжчихсөн. Англи бол өнөөдөр улам муудсаар л байна. Тийм. Английн тэр импери эзэн төс байхгүй. Яг бол бусад орныг дандаа очиж тэр дээрлэгдэг, эзэрхийлдэг, колончлдог ийм арт түмэн явахгүй. Англи орн явахгүй, бүтэхгүй. Тийм. За тэгэхээр хятад бол ийм л одоо арт юм. Хизээч хүчирхийллээр хариулдаггүй. Одоо нөгөө хэлдэг шүү дээ. Чулууг чулууд хэлэхгүй, чулууг ус дийлнэ гэдэг чинь тэр л одоо яваад байгаа шүү дээ. Тийм. Тэрний хятадын философийн онцлог бол ийм байгаа шүү. За дараагийнхаа сэдв рүү оръё. За тэгэл бид нар мэдэн шүү дээ. Ерөнхийдөө одоо нөгөө Кунз гэдэг одоо том философч байсан. Тэр бол хүүхдийг битгий мундаг болоорой. Тэрийг бол сонсоод Кунзтай гайхна. Яг тэгвэл хүүхдийг хизээш мундаг бол онц сур гэж болохгүй. Яг бол өрсөлдөө мөсөн. Хүүхэд өрсөлдөө тэглэхээр нөгөө хүүхдээ л анзаараад идэг. Тэгээ өөрийгөө хүчдэг. Тэгээ өөрөө хүчдэг. Одоо нөгөө л өрсөлдөж байгаагаа л унгаахад чухал болчихж байгаа. Тэгэхээр мундаг болно гэдэг бол одоо том тэнэглэл. Ялангуяа хүүхдийг мундаг бол гэж хизээж хэлж байна. Манайд тэгдэг гэж байна шүү. Чи хэн болох вэ гэхээр мундаг болно гэдэг. Тэгвэл нөгөөдгөөс чи хэн болох вэ? Энэ мундагаас мундаг болно гэдэг. Энэ ч одоо бүр ийм одоо ступид тэнэглэл одоо Монгол орнд явагдаж шээ. Энэ бол тэнэг. Хүүхдэд битгий мундаг бол гэж хэлээрэй. Мундаг гэдэг үгнээс нь Монгол хүн ерөөсөн гэдэг салгаж байдаг. Энэ айгу мундаг залууч шиг, энэ айгу мундагч шиг болох хэрэгтэй. За Сүн Цзүү гэдэг одоо дайны том одоо оновч байсан. За Сүн Цзүү бол дайнд битгий яал гэж хэлсэн баг. Ерөөсөө яалж болохгүй шүү. Тийм учраас тэр англичуудтай хятадын философч нь хятадууч нь англичуудтай хизээч тийм үү эсэргүүцсэн хүчирхийлэл үйлдэхгүй байгаа. Ялагдаад үлдсэн дээрээ гэж байгаа байхгүй Сүн Цзүү. Чи ялвал чамд дайсан юмснэ. Тэгээд чи насан туршдаа дайснаас өөрийгөө хамгаалахсаар байгаад дууснаа. Тэр хай гэж байгаа байхгүй. Ялагдсан болоод үлдчих. Тэр одоо бидний нөгөө бид ялна мална тэрийг ялна энийг ялна гэдэг чинь хятад ялагдсан ч гэдэг юм одоо юу гэдгийг тэр бүгд инээдэмтэй байхгүй. Орос Германыг дэлхийн 2 дугаар дайнд ялцсан. Тэгээд Герман яасан? Үргэлжийн тэгэл Оросд өстэй. Тэгэл Орос өөрийгөө одоо ингээд хамгаалсаар байгаа таарч шүү дээ. Жон байж байгаа л Германууд барууны ертөнц Орос руу дайрдаг. Дэлхийн 1 дугаар дай Наполеоноос эхлээд дэлхийн 1 дугаар дай, дэлхийн 2 дугаар дай ялагдах маш босолтой болчиход байгаа байхгүй. Одоо ялагдахаар Оросыг хуваах гэдэг байгаа байхгүй. Тэр ялгагдчих болохгүй. Амар хэцүү байдалд орсон Орос. За тэгэл бид нар одоо хятадын философиг мэдж байгаа. Одоо Кунз, Лаози, Жуанзи бүгд том философч. Тийм философи бол одоо маш том төвхтэй. Тэгээ энэ философи дотор дандаа л бид хизээч тэр нөгөө бие даасан, өөрийгөө гэсэн хуваа бодсон тэр хятад оронд явах боломж. Хятад оронд үхлээс хэцүү нэг юм байдаг гэж хэлдэг шүү дээ. Тэр нь юу гэвэл тосгоноосоо хөгдөх. Бидээс хөгдөөд бидгүй болох. За тэр бол хятад хүний хувьд бол үхснээс долоондоо гэж байгаа. За Дэн Сяопиныг бид нар мэдж байгаа. Тэгээд Дэн Сяопин бол ерөнхийдөө хятад маягийн социализмыг байгуулнаа л гэсэн. Тийм. Мао бол социализмаа байгуулсан. Тэгээд социализм явсаар байгаад гацаанд орсон. Тэр гацаанаас Дэн Сяопин гаргасан. Тэгэхээр одоо бид нар хятад маягийн социализм байгуулъя. Тэгэл хятадын одоо социализм өнөөдөр
Дэлхий дээр одоо бид нар мэдж байгаа эдийн засгийн хувьд одоо бараг одоо нэг болох гэдэг шүү дээ. Америк бол одоо хятадын доор орох гэдэг шүү дээ. Тэгэл одоо энэ дайнуудыг хятад Америкууд хийгээд байна шүү дээ. Өрсөлдөгч унгаах гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо яаж ийнө? Хятад дараагийнхаа арга хэмжээг авч байгаа шүү дээ. За ерөнхийдөө хамаагүй Америкийг ялж болохгүй юм байна. Америкийг ялчих юм бол эдгээр чинь мөнхийн бидний эсрэг тийм үү? Өс санах юм байна. Тиймээс өс сануулахгүй тулд эдгэрт бараг ялагдсан болоод өнгөрсөн дээрээ л гэдэг нь шүү дээ. Тэгээ ялагдсан болоод өнгөрөхээр хятад чинь задлах гэдэг байгаа. Тэгэхээр хятад бас Оростой адилхан асуудал орж байгаа. Бидийн асуудал орсон. Америкт бол бид гэж байхгүй шүү дээ. Би л гэж байгаа шүү дээ. Тэс нөгөө дандаа гаднаас очсон янз бүрийн ард түмнүүдийн холимог шүү дээ. Тэгэхээр яг одоо Америк хүн бол байхгүй шүү дээ. За хятадын одоо solidarity. За солидар гэдэг одоо англи үг явж байгаа solidarity гэдэг латин үг. Энэ бол нэгэн нийтийн төлөө, нийт нэгийн төлөө гэдэг л явж байгаа. Шүү тийм. Одоо нэг багаас социализм яг л энэ хятадын энийг л ярьдаг гэсэн. За тэгэл эв найрамдал их ярьдаг гэсэн. Хүмүүстэй эв найрамдалтай бай. Тийм. Моралын хувьд нэгээ дэмж, ёс суртахуунаар дэмж. Нэг улс төрийн хувьд дэмжижээ. Шударгасоор нэгд, үнэт зүйлээр нэгд. Тэгжээж бид solidarity болно. Хятад оронд явж хахад дандаа solidarity ярьж байгаа ш. За дараагийн одоо хятадуудын маш их ярьдаг сэдв болов хармони гэдэг сэдвийг маш их ярьж байгаа. Хятадын хармони. Тэр нь болохоор найрсаг байх. Эвтэй байх. Эвийг бодох. Эв нэгдэлтэй байх. Эв хамт. Эв хэмт. Айтайхан. Аяыг нь бол. Энд чинь бол хятадын юм яваад байгаа. За бид нар энэ янз бүрийн юмнуудыг яг зөвхөн өдөр тутмын яриандаа ингэж хэрэгэлдэг. Гэхдээ яг тэрний цаад, утга, агуулга бид нар ямар ч одоо нэг наалдаг хол байдаг. За энэ бол маш олон шалтгаантай. За ингээд ерөнхийдөө хятадын философи бүгдээр ингээд орхиод за бид гэсэн одоо том сэдвээ нэг жоохон бариад за ингээд эндээсээ одоо Монгол улс руугаа нэг орё л доо. Монгол улс руугаа бид гэдгийг буулгаж ирэх гэж оролцгоо. За миний одоо бас олон жилийн одоо хөдөлмөр явж байгаа шүү дээ. За монголчууд ба социализм. За бид нар бол ер нь бол мэдж байгаа. Ер нь бол бид нар өөрөө өөрснөө социалист орн байдаг гэсэн. Одоо яг тэр ном бичиг Герман барууны ертөнцийн тийм үү? Одоо юу гэдгийг хуучин социалист орнуудын юмнууд ингээд уншаад тэрнтэйгээ танилцсан чинь Монгол орны хизээч социалист орн гэж нэрлэегүй юм байна лээ. Орос ч гэсэн бидний социалист орн гэж байгаа. Тийм. А бид нар л өөрсдөө социалист орн гэж социалист бодохгүй байсан. Зөвхөн тавлууд улс болон бусад социалист орнууд бол та нар одоо ямар нэг байдлаар нэг улс шиг улс болох хэрэгтэй. Тэгжээж дараа нь одоо социализм янз бүрийн тэр яваад. Тийм учраас бид нар одоо 100 гаруй жилийн өмнө энэ Монгол улс бол яасан бүгдийг цоошноор эхэлсэн. Цоошноор эхэлж явахдаа социализм байгуулчихна гэж байхгүй ш. Тэр яваад байгаа. Бүгдийг цоошноор эхэлсэн. Тэгээ Монгол хүн намтартай, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, байшин барилгатай, хариуцлагатай, мэрэгжилтэй болж эхэлсэн. Анх удаага түүхэнд. Агтл 1921 оноос өмнө Монгол гэдэг улс байсан мөглөл бас байхгүй. Тэгээ би анх удаага гэж хэлж болохгүй байна. Өөр одоо энд цугдарсан янз бүрийн Азийн ястан янз бүрийн ардуудыг Хятад Орос хоёр нийлж ярилцж хагаад хэл гаргаж өгөөд за та нар Монгол гэдэг нэртэй юм улс болно шүү гэж л биднийг л яасан энэ газар нутаг дээр нийлүүлээд тэгээд за улс бол гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс чинь
Монгол гэдэг улсаас өмнө бас нэг улс байсан. Тэр улсад явж гэн гэж ойлгоод байгаа байхгүй. Гэдэг чинь байхгүй. Уртлын хилээ хаагаад өөр монголчуудыг тэнд нь хятадууд үлдээгээд хойдлын хилээ хаагаад бурайдуудыг халимаг, туваа тэдрийг тэнд нь үлдээгээд тэгээд яг одоо энэ газар нутаг дотор чинь үлдсэн янз бүрийн ардуудыг өөрснөгөө Монгол гэж нэрлэдэг, өөрснөгөө дөрвүүд гэж нэрлэдэг, өөрснөг одоо юу гэдгийг торгууд одоо юу гэдгийг нэрлэдэг. Тэдрийг энд тийм уулзлахсан. Тэгээд нэг өөр Монголоос энэгээр ирсэн явж исэн. Буцаад өөр Монголгоо явах гэсэн хүмүүс энд үлдсэн. Хилийн наацсан. Бориодоос энд орж ирчээд буцах гэсэн нөхдүүдийг бас хилийн наацсан. Тэгээд бориодод дууд энд үлдчихсэн. Бориод руу худалдаа намаа хийж явж байгаа нөхдүүд тэндээ үлдчихсэн. Өөр Монгол руу худалдаа намаа хийж явж байгаа нөхдүүд тэндээ үлдчихсэн. Харин лөө худалдаа намаа хийж байгаа нөхдүүд тэндээ үлдчихсэн. Энд гөр явж байгаад буцах гэсэн буцаж чадаагүй. За Шинжээ уугар бид нар мэднэ. Бас тийм болсон. Наашиг орж ирсэн энд үлдээд казак нэрийн доо. Уул нь бол казакууд биш юм байлээ шүү дээ. Казакууд нь цөөхөн юм байлээ. Ирүүдээ бас Шинжээ уугарын маш их юм явж байгаа. Шинжаанууд маш их явж байгаа. Тэргээр явж ирсэн тэндээ үлдсэн. За ингээд Монголын энэ газар нутаг дээр за та нар уус олон шүү. Анх удаага. Тэрнээс өмнө бид нар улс ярих боломжгүй, түүх ярих боломжгүй, төр ярих боломжгүй, юу ч ярих боломжгүй. Бид нар 1921 оноос л хойш ярина. Хүн төрөлхтөнд юу бүтээсэн тэр бүгдийг яасан энэ газар нутаг дээр энэ олон ардууд одоо тэгэл нийлээл бүтээх гэж л оролцсон. Гэхдээ бүгдийг нь Орос хят хоёр хийж өгсөн. Байшин барилга одоо юу байдгийг. Бид нар бол ерөнхийдөө тэгэл өөргөө бэлгийн юмн дээр буусан янз бүрийн ардууд. За ингээд би чинь бид гэж хэмбэ гэдгийг чинь гаргаж ирэх гэж байгаад энэ лөө яваад орчлоо шүү дээ. Эцсийн ингээд Монголын бие ба Монголын бид гэдэг чинь яг хий юм бэ? Бид нар гэхээр хэнийг хэлнэ? Би гэхээр хэнийг хэлнэ? Би гэдэг чинь эрхчлөөтэй, шударгастай, тэгш хэрэгтэй байх ёстой шүү дээ. Тэр нь байна уу? Боломжтой юу? Бид нар мэдэн шүү дээ. Жаа гэр бүл хамаатан сад одоо юу байдгийг эхнэр нөхөр найз нөхөд юу байдгийг. Тэр дотор бид нар ямар нэг байдлаар тэгш хэрэгтэй байдаг билүү? Шударгастай байдаг билүү манай хамаатангууд? Манай гэр орныхон. Ямар нэг байдлаар би нэг эрхчлөөтэй билүү гэр орон дотроо, гэрийнхэн дотроо, хамаатнууд дотроо, найз нөхдүүд дотроо. Надад чи олон залуучууд хэлдэг шүү. Ингээд найз нартайгаа орой пив ууц суужгаад нэг жоохон өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө бодож байгаа ярахаар л тэгэл асуудалд ордог. Гэрийнхэнтэйгээ жоох юм яриад сухаар асуудалд ордог. Шударгаас ярихгүй тэгэл ерөөсө болдгоо. Тэгэхээр бидний одоо бидний бид чинь яг эцсийн эцэстэг тэгж нэрлэж хэлэх боломжтой юу? За ингээд миний нөгөө хөдөөнизм гэдэг онол чинь эндээс гарч ирж байгаа байна. Энэ жилийн одоо 10 лекцийн гол сэдэв бол хөдөөнизм. Бид нар яг хэн юм бэ? Ханаас гаралтай юм бэ? Үнэхээр тийм түүх байгаа мó бид нарт? Байвал хаа байна? Цаасан дээр биччихсэн юм байна уу? Архив онгочиж үзэх үү? Архив онгочхоор чинь 40-од оны 30-од оны юм гарч ирж байгаа ш. 21 оноос өмнөх Монгол улс гэсэн ойлголт байхгүй ш. Яг богд гэсэн ойлголт явж тэгвэл бид нар тэр богдоод ярина. Тэгвэл одоо Монгол улс ярьж болохгүй. Одоо Монгол улс 21 оноос хойш үндсэн хуультай болсон. Хорныг оноос өмнөхийг ярих юм бол зөвхөн монголчууд гэдгээр л явна. Монголууд гэдгээр л явна. Тэр явж байгаа байхгүй. За ингээд одоо бид нар чинь 1921 оноос хойш Монгол улсын бид нар богд бид нар хамаагүй шүү. Тэрнээс өмнөх ерөөсөө тэр төвд байна уу, манж байна уу гэж ерөөсөө хамаагүй. Зүгээр энэ Монгол улсын нутагтаар үлдсэн төвдүүд, үлдсэн манжууд, үлдсэн бурайдууд, үлдсэн өвөр монголууд, үлдсэн торгуудууд, үлдсэн дөрвүүдүүд одоо юу байдаг? Үлдсэн казакууд одоо юу байдгийг. Тэд нар бол яг бид нар нэг улс болох гээд явж байгаа. Тийм. Гэтэ нэг л бүтэлтэй очихгүй байгаа. Бид нар мэдж байгаа. Тэгэхээр яг энэ Монгол улсад хэн хамаатай вэ? Хэн хамаагүй вэ? Тэр чинь миний одоо хөдөөнизм багхгүй. Бид нар бол ер нь хөдөөний л ийм хүмүүс юм байна. Хөдөөгөөрөө хөдөөсөг, хөдөөлөг, хөдөөрхүү.
За бидний ойрын хүмүүс бол яг одоо нэг аав ээж, нэг гэрийнхэн, нэг манаахан, манай үеэл, манай дүү, манай ах, манай нагц энэ гэдэг байгаа шүү дээ. За нутаг ус гэдэг нэг баахан ярьдаг. Одоо тэнд төрсөн одоо тэр нутаг ус аль аймаг, аль сумов тэр чинь нэг нэг бид болох гээд ах шиг байгаа. Тийм. Гэхдээ тэр бид чинь өөрийн гэсэн ёс суртахуунтай байх хэрэгтэй шүү дээ. Шударгастай байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь байхгүй болохоор чинь бид болж чадахгүй байгаа. Тэр эрхчлөө тэгшэрх шударгаас гурав чи яагаад чухал вэ гэвэл яагаад бид үүсгэж чухал байх. Яг бид дотор чи олон биенүүд байгаа шүү дээ. Биенүүдийн хоорондын тоглоомын дүрэн багхгүй. За тэгэл ажлынхан, ангийнхан, сургуулийнхан, намынхан, спортынхан, урлагийнхан гэдэг нэг бид болох гэдэг шүү дээ. Бид хэцүү юм байна шүү дээ. Одоо сая фэйсбүүкээр бид нар харлаа шүү дээ. Урлагийнхан гэдгийгсэн чи амар юм байна шүү дээ. За намынхан гэхээр бид нар ямар амарыг мэднэ. За ажлынхан гэхээр ямар амарыг мэднэ. Одоо цагдаа нар ажлынхаа газрын цагтааг одоо хамгаалах гэдэг юм уу яах гэдэг юм бөө юм болж шүү дээ зам чи. Гэх бичлэн гээ. Ийм асуудлууд гарч ирж байгаа байхгүй. За ангийнхан гээд одоо уулзаад байдаг. Одоо манай энэ 10 жилийн ангийнхан ч одоо уулзаад уулзын энэ төргээл одоо сүйд болоод байгаа шүү дээ. Тэг. Тэгээ яг ер нь бол ингээд 10 жилийн ангийнхан ер нь оюутан үеийнхэн ингээд яагаад ингээд уулзах монголчууд дуртай байдгүй. Би одоо гадаад орныхынхантай уулзгаад ярьсан. Та нар ингээд 10 жилийнхэнтэйгээ ингээд уулзах гэсэн тэр үсээ бүр юу ч санахгүй байгаа байхгүй. А манад ингээд 10 жилийнхаа уулздаг гайхаад байгаа байхгүй. Тэгээ автаа ер нь бол би яагаад энэ монголчуудын энэ 10 жилийнхэнтэйгээ уулзаад ангийнхантайгаа уулзаад байдгийг бас ойлгосон л доо. Ер нь бол тэртээ тэргүй нэг бид чинь нэг бид үсээгүй ээж аав биш гэр орон биш гэрүүл биш ерөөхдөө ингээд бөөндөө хамаатай ингээд замбраагүй явчихсан хин хинтэйгээ хамаатай хин хэнийг ингээд бид нар ингээд замбраагүй хөрхи өөрөөгөө ч яа гэж байгаа ээжүүд юу хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх өөрөөгөө яа гэж байгаа аав зүгээр явж тэр одоо яадгийн тэгээд нэг өөрөөгөө баясгаал явдаг юм байгаа. Тэгээд нэг оройдоо ирээд унтчихвэл гэх юм. Тэгээд нэг өөр нэг яах ч юм мөнгө авчрал сайн л байна. Гэтэ өнөөдөр одоо мөнгө авчирдаг аав цөөхөн болцсон. Ээж нар л одоо авчирч шүү дээ. Аав нар ерөөдөө тэгээд одоо хэцүү шүү дээ бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөдөө ангийнхантайгаа их дотно болдго юм байна. Ээж аавтайгаа олигдоо дотно болж чаддаггүй. Гэрийнхэнтэйгээ олигдоо дотно болж чаддаггүй. Гэрийнхэн ерөөдөө бүгдээрээ ингээд өөрөөгөө тэгээд яаж игээд аваа явцдаг. Ээж өөрийгөө аваа явцдаг, аав өөрийгөө аваа явцдаг, ах эгч дүүнэр өөрийгөө аваа явцдаг. Учраас ангийнхантайгаа л үлддэг юм байна. Тийм. Тэгэхээр тэр ангийнхантайгаа ээж аваасаа илүү дотно болд юм байна. Тэгж ээжийнхээ үгийг сонсохоор ангийнхныхаа үгийг сонсдог юм. Ангийнхаа хүүхдийн үгийг сонсдог юм. Тэгээд тэр сүүл одоо буцаж ангийнхантайгаа уулзаад байгаа чинь хамгийн их дотно болсон хүүхд үеийнхаа дотно хүмүүстэй уулзж байгаа юм байна. Ээжээсээ илүү дотно, аваасаа илүү дотно. Ах эгч дүүнраасаа илүү дотно. Манай ангийнх нь уулзгаад байгаа чинь тэр чинь амар дотны юм байна хоорондоо. Би ч юм бол яг гэдэг нэг одоо муу сургалтнуудын хичээлийн хэлэгдэг байлаа шүү дээ. За хүүхэд ба хөлөөний эзэм. За энэ одоо бидний одоо бас том сэдвээ. За ингээд хүүхэд ингээд байж ялаа. Ээж аваа хэрхэлдлээ. Одоо хүүхэд одоо тэгээ яах? Бид дотор асуудал үүслэн шүү дээ. Бид гэжээсээ ээж аваа чи хэрэгдээд салнаа. Олон юм яриад ингээд ихэллээ. Одоо тэгээд яах вэ? Нөгөө бид дотор чи асуудал үүсчихээр нөгөө бид доторх хүмүүсийн одоо айл руу нь явах юм. Мэдгүй. Бүү мэд. Хинийх нь зөв, хинийх нь буруу. Бүү мэд. Өөрийн бид таалагдахгүй бол одоо тэгээ яах вэ? Өөр бусдын бид рүү явах уу? Тийм. Одоо би хэлээд байгаа шүү дээ. Монголчууд бол ингээд гадаад руу ингээд явдаг. Эцэс өөрийн бид таалагдахгүй учраас бусдын бид рүү очиод одоо шургаал орж иш шүү дээ. Одоо гадаад байгаа хүмүүс жоохон яагаарай ойлгоорой. Тийм. Одоо нэг нэг философч хүн ярьж байгаа шүү. Лекц явуулж байгаа. Бодсноо хийж байгаа. Тэр явагдаад байгаа байхгүй.
Би ч гэсэн одоо Германы бид рүү орж явж байгаа. Тэгээд тэр бидээс хүрээд ирсэн шүү дээ. Одоо энд ирчээд өөрийнхөө одоо юу гэнэ бидээ бүтээх гэж одоо байгаад байгаа шүү дээ. Бид бүтчих юм бол амар байхгүй юу? Тоглоомын дөрөв нь адилхан. Тэр нь болохоор мэдлэг. Мэдлэгийг тоглоомын дөрвөөр болгосон бидийг л бүтээх гэдэг шүү дээ. Ийм одоо асуудлууд руу ордог. Баг багт ч одоо ингээд ээж авгаа энэ болдог шүү дээ. Айлын ээж аваа энэ төр илүү гэж бодоод. Гэтэл тэр нь бас л ялгаагүй бусалдаг. Бөөн хэрүүлтэй л айл байгаа байхгүй. Наана айлуудын чинь ээж аваад нэг фасад байдаг ш нь. Гаднах гадагшаага нэг одоо жүжиглэхтэй их сайн ш нь. Их сайхан ээж болж, их сайхан аав болж жүжиглэж чаддаг ш. Ер нь бол монголчууд бол маш жүжигчин ш. Хамгийн дотныхоо хүнд хүртэл жүжиглээд байдаг ш. Тэр бол монголчууд бол баахан жүжигчдийн дунд л одоо амьдарч байгаа байхгүй. Гэрээ тойрсон, гэрээр дүрэн жүжигч. За ингээд би гэж химбэ гэдэг чи одоо тэгэл бидний том асуудал болчих واخ. Зис би гэдэг чи юм уу? Чи гэдэг би юм уу? Би чинь бид юм уу? Бид чинь би юм уу? Том асуудлуудад тоглоно Монгол улс. Би бол яг ажиллаа гэж хүлээгээл сууж байгаа шүү дээ. Та нар асуудалд орно. Асуудалд орохороо над руу ирж л таарна. Би ажиллаа хийгээл тэгэл сууж. Асуудлыг хараад ингэдэг юм да, тэгдэг юм да. Их сургууль гэж юм байдаг юм да, улс төр гэж юм байдаг юм да. Юу гэж юм байдаг юм да. Ёс суртахуун гэж юм байдаг юм да, урлаг гэж юм байдаг юм да, гоо зүй гэж юм байдаг юм да. Нэмэл ах хэвээр байж сууж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө бид нар чинь том асуудал руу яваад ороод ирж байгаа байхгүй. Монгол хүн болов. Монголчууд. Өөрөөрөө байлгаж чадахгүй. Өөрийгөө өөрийгөө эхнэр хоёрын хооронд ямар ч ялгаагүй болов уу. Эхнэр нь нөхөр. Тэр хоёрын хооронд ямар нэгэн юу байхгүй. Ойлгох болчихсон. Би даасан биш. Зарим нь өөргөд хүүхдэрээ өөрийгөө баргалж илэрхийлж явчихдаг. Хүүхэд нь ч ээжээр юм аваараа илэрхийлж явчихдаг. Би даачдаг. Зарим нь тэгээд ажиллаараа өөрийгөө илэрхийлж явчихдаг. Ажлаа зөрн байхгүй. Тэр ажлаа хийж явж байвал босод юу ч тоохгүй, юу ч үнэлэхгүй. Зарим нь тэгэл одоо миний төрсөн нутгаа яриа. Зарим нь тэгэл одоо нэг шашнаа яриа. Босод хүн шашнаа гайгуулаад өөрийнхөө шашиндөө оруулах байл. Нэг л шашинч хүн. За тэгээд одоо намыг бид нар мэдэн шүү дээ. Одоо энэ ардын нам, арчс нам ямар намаад байгаа лээ. Нам амьдралтай. Нам гэдэг хаягтай, нам гэдэг авахтай. Тэр нэг намын хэдэн хүмүүс дотор эргэлцээр байгаа л хязгаарлагцаар байгаа дуусч байгаа шүү дээ. Амьдрал нь тэгээд зогсож байгаа шүү дээ. Хичмээр, зовмоор. За миний үнэт зүйл чи маш олон юм яаж байгаа. Шашин, мөнгө, юу вэ? Эрүүл мэнд, юу вэ? 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хин ч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номлож байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэл үсэн шүү дээ. Тэгэл зодоо болно шүү дээ. Дайрект тастаа авдаг болж байгаа бол тэгэл юм болно шүү дээ. Зовчрлож байхгүй. Энд ч харахгүй гэж зовх. Шинжлэх ухааны агшилт зов. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тарих дахиад хэрэгтэй байхгүй. Тарих амардаг байхгүй. Муу мухай бодлоо тарих амардаг. Хороод байгаа хүмүүс эргэний ирэх хүмүүс хачаа чинь байж болно. Хамаагүй өөрөөс дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлж гисэн.
юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эргчлөө гэдэг чинь байж шүү дээ. Эхлээд байж шүү дээ. Хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголчууд битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөөл байгаа шүү дээ бөмбөрдөөл. Зан заншлаас хурдан салтэрсэн явчихгүй шүү. Орчин үед зан заншлаа гэдэг. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресстэй гэсэн. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орчин нэг ном уншдаг учраас тархин өрөхөд өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л асуултаад байдаг. Тэ хөрхөн өндөр өгтөд бизнес ашгүй. Асуудалгүй. Боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа гайтай байдаг шүү. Та тэгээд энд байж та найзуудын дэгширх, хосуудын дэгширх, хайр дурлалын дэгширх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгширх, насны дэгширх, шүүн залуу хүний хоорондын дэгширх, чадварын дэгширх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хэрлээд байдаг л та. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л та. Үгүй л дээ. Эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь гэрчүү шүү. Дөрвөн том гэрчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулж тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зутаагаад байдгүй. Яг л хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшиндэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгээд одоо нөгөө тэнгэр дэвшний эдэр байгаа шүү дээ. Баах үнэт зүйлүүд шүү дээ чинь. За боловсролыг үнэт зүйлээ болгол одоо сайн л байна. За бид тэгээд бийг гаднаас хин гэх вэ? Одоо нөгөө би чинь бид рүү хандаад яриад шүү дээ. Одоо нөгөө бид чинь намайг бийг хин гэж байна вэ? За бидээс юу ирэх вэ? Нэрээр нь бид надад ийм нэр өгсөн. Гэхдээ миний бид дотор чинь гэрийнхэн биш намайг одоо их барьж авсан баг юм чи совлогч надад одоо нэр өгж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас миний бид дотор орох нь биш шүү дээ. За бид гаднаас дараагийн нэрээ өгнө. Тэр нь болоход бидний хүү сайн хүү, муу залуу, сайн охин байгаа, муу охин байгаа. Хүн чинь өглөөн сорой хүртэл сайн, өглөөн сорой хүртэл муу байхгүй шүү дээ. Яг уу гаднаас тийм нэр өгчдөг. Тэгэл онц сурдаг гэвэл онц сурлагт ингэ нэр өгчдөг. Муу авч ирсэн ч онц сурлагт. Муу сурлагт ингэ нэр өгчдөг. Одоо миний нөгөө хичээлийн хэлдэг байсан баасанхүү цагт хоёр. Өөрхий тэр хоёр чинь сайн дуу аваач нэмэргүй. Би тэр хоёр чинь бас аргалзаа нэг сайн дуу авахулж байгаа шүү дээ. Муу сурлагтан хэвээрээ дуусч байгаа шүү дээ. Тэгэл одоо гаднаас хүнийг өвчтэй хичгдэг. Өөрөө нэг өвдөгөө гайг багчл өвчтэй. Эм муу. Эмчдэг зүйл. Дам дээр оч. Гадагшаа явж эмчдүүл. Ийм тийм үнэтэй юм худалдаж авч оо. Вэ зүгээр гэдэг. Гаднаас хэсэг зүй асуудалтай гэдэг. Нөгөө хүн чихт жоохон ууралсан, гомдсон, өөрийгөө илэрхийлсэн, жоохон өөрийнхөө байсан, жоохон зөрсөн. Одоо яасан? Сэтгэл зүй асуудал. Солиотой. Итгэрл. Ажиг. Зүрүүд. Юу гэдэг. Гаднаас тийм нэр өгсөн. Ухаан зүг зүгээр ингээд явж байгаа ш. За үндэстэн цэвэр цус шиг. Одоо цэвэр цус бид нар цэвэр цусаа гэх юм бол сарвагчингийн цусал гарч ирнэ. Тийм хачин юм ярьдаг. Цэвэр цустай ч гэж. Ямар цэвэр цус? Хаач юм байх? Үндэстэн гэж хаач байх? Энд гаднаас л өгсөн нэр баг. Хятад, Орос, Монгол, Герман, Япон юу гэдгийг. Энд тэгэхээр гаднаас л нэр өгсөн баг. Тэрс одоо
Энэ яг энэ итгэх үндэстэн энэ энтгэх үндэстэн биш гэх юм ямар ч боломж. Энтгэх хүн англи ч юм уу, америк ч юм уу, герман ч юм уу хүнтэй суугаад хүүхд гаргацсан ба шүү дээ. Тэр хүүхдийн юу яах юм? Ээж нь энтгэх хэмжээ энтгэх гэх юм одоо юу гэх юм? Монголчууд ч одоо тэгэл өчнөөнөөрөө гадаадынхантай суугаад хүүхдтэй л болж ирсэн шүү дээ. Тэгээд тэр хүүхдийн юу гэх юм тэгээд одоо. Тэр үндэстэн гэдэг бол зөвхөн гаднаас л өгсөн. Одоо нэгдсэн үндэсний байгууллага гэдэг байгаа шүү дээ. 200 гаруй орн байгаа шүү дээ. Гэвч чинь бол гаднаас өгсөл нэр байхгүй. Нэрлэгээ байхгүй. Тэгээс яг бие даасан ийм үндэстэн гэсэн тийм үндэстэн энэ хорвоо дээр байхгүй. Тийм учраас тэр цэвэр цус ярих, тийм цусны ямар цусны тэр цус яриад ерөөс ямар ч хэрэггүй. Одоо нэг цус уудаг байсан одоо бас цус ууха болчиход багш байна. Чоны цус их уудаг байсан. Чон л болох гэдэг юм билгүй. Буддист үү гэдэг. Тэр шашин бол гаднаас л өгсөн юм. Тэнч төрөхтөө буддист төрөхгүй шүү дээ. Ислам төрөхгүй шүү дээ. Христ төрөхгүй шүү дээ. Ястнууч гэсэн тийм ястан ч тэр ястан ч байхгүй. Загчин, торгууд, дөрвөөдөө бүрээд одоо юу гэдгийг байхгүй тийм. Яг тэр нэг энэгээр нэг өөр хэмжээтэй дээл өмсөөл тэгэл тийм ястан гэдэг байгаа шүү дээ. Би тэр бүх дээлийн захиалж аваад өдөр болгон сольж өмсөе л тав. Тэгээ би тэгээ тэр ястан болчихоо. Ямар ч утгагүй. Гаднаас л өгсөн байхгүй. Гаднаас л өгсөн нэрнүүд баг. За тэгээд одоо би ба би. Бид дотор дандаа биенүүд байгаа шүү дээ. Тэгэхээр бигээс энэ биетэй би одоо яаж харьцах юм? Яаж ойлголцох вэ? Одоо би лекц сонсож байгаа олон биенүүд байна шүү дээ. Яаж бид нар ойлголцох юм? Тэр ойлголцох чинь юу? Эхлээд хамтрах уу, хамтрахгүй юу? Хамтрахгүй бол тэгээд юм ярих хэрэггүй. Хамтрнэгөл за наашаа суу. За яах вэ? Тэр л асуудал гарна шүү дээ. Тэгэл одоо хөгшин залуу хүмүүсийн хоорондын хамтрал зөрчил бид нар мэднэ шүү дээ. Хөгшин хүн гэдэг гаднаас нэрлэж байгаа шүү дээ. Хэнийг хөгшин гэх юм? Нүүрнийх нь өрчлөөс ихсээд ирэхээр нь хөгшин гэх юм. Зарим нь одоо глитл гэдэг мессаж дэлгэцсэн биш. Тэр эрүүл мэндийн яамны сайд байсан хэм блэ? Тэшмүргэд паспортынхаа зурагнаас шал өрөлдсөн л шүү дээ. За энэ эрэгтэйчүүд байна. Тэ? Одоо нэг хурлын гишүүн байсан нэг эрэгтэйчүүд байдаг шүү дээ. Ингээд баахан нүдний давхраа хэлгэцсэн. Тэгэхдээ эрэгтэй хүн нүдний давхраатай байх ямар шаардлагатай юм. За ингээд ойлголцох асуудал гарнаа. Бидний эцсийн эцэст би ба бид доторх биеийн ойлголцох асуудал. Монголын асуудал. Ойлголцох бол Монголын асуудал. За хэдийд ойлголцох вэ? Ярилцаж ойлголцох. Яаж ярилцах вэ? Нэг талд ярина, нөгөө талд сонсно. За сонсож чадах уу? 1 минут сонсож чадах уу? 5 минут сонсож чадах уу? Найзыгаа, ээжигээ, аавыгаа, эхнэрээ, нөхрөө, хүүхдээ 5 минут сонсож чадах уу? Юу ч болохгүй. 10 минут сонсож чадах уу? 30 минут сонсож чадах уу? Тэвчээр алдагдах уу? Тийм амар биш. Яагаад хөргөө монголчуудын сэтгэл зүйч рүү юм уу намнар руу гүйлдээд байгаа. Яг тэд нар сонсдог байхгүй. Тэрс өөрийгөө сонсгол хүн хайж мөнгө төлж очиж байгаа байхгүй юу? Уул нь гэртээ тэр асуудал үүсгээд байгаа хүнтэйгээ ярьсан бол амар байхгүй. Тэр хүн сонсцсон бол амар байхгүй. Нөхрийн асуудалд одоо уул нь нөхөртөөгөө яриад асуудлаа шийдэх байтал нөхрийнхээ асуудлыг нам дээр очиод
ярьж байгаас шийдэх гэдэг байгаа байхгүй. Найзтайгаа асуудалд орсон, хүүхдтэйгээ асуудалд орсон, хүүхдний эсвэл ээжтэйгээ аавтайгаа асуудалд орсон бол тийм үү ярилцаад ойлгоцох байтал яг бол нөгөөд бол сонсохгүй учраас яг сонсдог сэтгэл зүйч рүү явж байгаа байхгүй. Тэгээд тэр 30 минут, 20 минут сонссныхын төлөө 100,000 төгрөгөө өгöd гараа авчиж байгаа байхгүй. Тэр өөрөөр бид нар монголчууд хизээж ойлголцдоггүй учраас шалтгаан юу? Яг бол сонсдгоо. Одоо сонслоо. Одоо хоёулаа нэг нь ярьлаа, нөгөөх нь сонслоо. Сонссон нь яг буцаагаад ярина. Ярьсан буцаагаа сонсно. Энэ чинь ярих, сонсох, ярих, сонсох, ярих, сонсох, ярих, сонсох гэсэн ийм одоо communication-ийн асуудал байна шүү дээ. Харилцааны асуудал. Одоо англиар бол sender, receiver гэж байгаа шүү дээ. Ярьж байгаа нь sending болж байна. Message. Receiver нь мессежийг авч байна. Ингээд харилцсан. Тэгээд feedback болно. За одоо тэгээ яах вэ? Ярилцлаа, сонслоо. Ярилцлаа, сонслоо. Ярилцлаа, сонслоо. Одоо яаж яана? Одоо ойлголоо. Чамайг би одоо л ойлголоо. Тийм биш. За. Одоо ингэ мэдэж авч байгаа байхгүй юу? Би яваасаа мэдхгүй явсан биш үү? Одоо мэдэж авлаа. Лайк. Лам дээр очиод юу ч өөрчлөгдөхгүй. Сэтгэл зүйчдэр очиод юу ч өөрчлөгдөхгүй. Бүх юм хэвээр. Яг нөгөө асуудал үүсгэж байгаа, асуудалтай байгаа хүнтэйгээ ярилцлаа, ойлголцлоо, мэдэж авлаа. Одоо яах вэ? Мэдэж авсны дараа өөрчлөгдөнө. Би мэдгүй явсан байна. Одоо мэдэж авлаа. За яг ярихгүйгээр ойлгоцох гэсэн үгнүүд байдаг юм. Тэр бол бас нэг харцаараа энэ бол аюул чухал. Хүн лөө яаж харах? Нөгөө давхраа хийлгч гэсэн их хурлын гишүүн эрхтэй чи одоо тэрийг бол хараад ойлгоно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ч нэг гажин хараад байна шүү дээ. Гидснэр ч гэсэн юм шиг хараад байна шүү дээ, тий. Нөгөө ориг нүдэрээ байгаа хүмүүсийн харц бол одоо ориг харц шүү дээ. Тий. За биеийн хөдөлгөөнөөр маш их юм илэрхийлнэ. Гар руу хөдөлгөөн энэ хөдөлгөөнөөр бол маш их юм илэрхийлнэ. Gesture гэдэг чинь англиар. Тэр бол аягүй чухал. За иймэрхүү одоо тий. За ингээд эндээс бид нар яагаад одоо ингээд монголчууд бид нар ойлголцох янз бүрийн ингээд асуудал руу ингээд орж ирээд байдаг. Нөгөө нэг бие чинь нөгөө бид дотор асуудалтай болчих жоох. Яг би чинь бид дотор бүрэн биш яваад байгаа байхгүй. Яа би бүрэн биш вэ гэхээр намайг тойроод байгаа хүмүүсийн тэр ярьж байгаа, марж байгаа, хэлж байгаа, мэлж байгаа тэднийг ингээд сонсох, тэднэртэй яриад ойлгоцохгүй, тэднэртэй бөө асуудал ингээд байгаа бүх ингээд хитэрч шүү дээ. Хүний сэтгэл зүй, ухаан зүй гэдэг дийлгээ болж ш. Тэр чинь олон улсын нэрлэгээ траума гэдэг. Тэр нь болохоор яг тухайн хүн ерөөсөө орчин тойрныхоо тэр бидийг төвчгөө болж байгаа байхгүй. Бид дотор байхад хэцүү болж гэж байгаа байхгүй. Бид аймаг. Одоо яг тэр бидээс салаад зүхтаагаад таснаад алга болохоос өөрөө аргагүй болж байгаа байхгүй. Одоо би дийлэхгүй. Чадахгүй. Ингээд яаж яана нөгөө бүрэн биш би үүсэж байгаа байхгүй. Би бүрэн биш. Тэр намайг тойроод миний энэ бүх бид манайхан алж ийн намайг. Хитэрлээ би дийлэхгүй. Ээжийг би дийлэхгүй, аавыг би дийлэхгүй. Аав хитэрсэн. Дүү хитэрсэн, ах эгч хитэрсэн. Ажлын газрын хитэрсэн, дарга хитэрсэн. Ажилтан хитэрсэн. Хүүхэд дийлэх байл. Үгүй. Тийм л үүс шүү дээ.
Тэгэл яах вэ? Асуудал үүсэж шүү. Тэгэл одоо яах вэ? Ямар нэгэн байдлаар одоо тэгэл нэг шийдэл төрөв, нэг арга хэмжээ авна, нэг сонголт хийнэ. Ямар ч үсэн тэгэл салаад зүхтаахыг л бодно. За тэгээ одоо хаашаа зүхтаах вэ? Тэгэл араас одоо мессеж ирэл шүү дээ. Тэг энд ирэхээр одоо хаашаа зүхтаах юм? Онгоцонд нисээд яг нэг 10 цаг 5 цаг нисдэг юм байгаа биз. Үгүй нисдэг. Зогтлаа. Тэгээ одоо нэг гол нэг бүрэн биш бие гэж чинь ямар асуудал вэ? Нөгөө бүрэн биш бие дотор чинь ерөнхийдөө ер нь бол багч гэсэн ухаан бол эрүүл байгаа шүү дээ. 100% эрүүлж байгаа. Яг нэг асуудалд орсон нөгөө хэсэг чинь ухаан дотор байгаад байгаа. Тэр хэсгээ одоо яах юм? За манай монголчууд бол далд ухамсар гэдэг бүр балай орчуулга явуулсан байд. Энэ хүний ухааны л асуудал байна. Тэр дотор чинь миний нэг гайгүй хэсэг маань байна. Миний бүр асуудал орсон хэсэг маань байна. Боли хай орхиг гэсэн. Гэхдээ нөгөө нэг гайгүй хэсэг маань яах вэ? Тэхүү болох уу гэдэг чинь ингээд ухаарах гэж оролдоно. Нэгэнд хитэрсэн учраас тэгэл одоо тэрэндээ дийлдэнэ. Ухаангүй хэсэгтээ дийлдэнэ. Уурандаа дийлдэнэ. Гомдолдоо дийлдэнэ. За ингээд яг гол нь нөгөө асуудлаа энэ дотор болоод байгаа тэр том асуудлаа яг шийдэхийн тулд ингээд нэг хүн чинь нэг оролдлого хийн шүү дээ. Оролдоод үзэн шүү дээ. Яваад үзье. Тим юмд курст яваад үзье. Тим одоо аялал хийгээд нэг үзье. Холдоод нэг үзье. Тусгаарлаад нэг үзье. Мартаад нэг үзье. Хаяад нэг үзье. Ажлаасаа гардаг юм уу? Эхнэрээсээ салдаг юм уу? Нөхрөө хайдаг юм уу? Хүүхдээ ерөөхдөө тэгээд биеийн даалгаад одоо явчих гэдэг юм уу? Хөөдөг юм уу? Янз бүрийн орлогууд хийш шүү дээ. За тэгэл ихэнхдээ өөрийнхөө тэр асуудлаа яах вэ? Тэгэл одоо нуун, бодит байдлаа нууд. Үнэхээр амар асуудалд орчоод ахад зарим нь шийдэж чадахгүй, оролдлого хийхгүй тэгээд тэр асуудалтайгаа явна, бүрэн биш хിവэрээ явна. За тэгээд баахан зохиож худлаа ярина. Өөрийгөө авч гарах гэж янз бүрийн оролдлогууд хийн. Олон янзын оролдлогууд хийж үзнэ. Ийм одоо том одоо асуудал мөртлөө хүний өөрийн энэ ухаанд энэ дотор замраг хөтлөсөх шүү дээ. За тэгэл энийг одоо монголчууд чинь тийм үү? Одоо мохор сүсэг, бөө, лам, бясалгал, өөрийгөө олох одоо за тэгэл одоо юу байна? Нөгөө юу гэдэг лээ? Нөгөө нэг юм янз бүрийн уугаад идэг нэг юм байна шүү дээ. Биш энэ биш нөгөө юм. Herbalife чинь бас л өөрхий зайлуул өөрийгөө ягсан оролдох. Одоо турах гэж оролдох, хоолоо цагаан хоолнд орох гэж оролдох, мах идэхгүй гэж оролдох, гадуур гүйж жогинг хийж нэг оролдох. Одоо яадаг юм? Эсвэл одоо уул руу яваад нөгөө хайкинг хийж нэг оролдох. Энэ бүгд чинь яана вэ? Ямар нэг байдлаар нэг оролдлогод авахгүй. Буршиг машин нэг тийшгээ нисэл нэг одоо Facebook дээр онгоцныхаа таслбарыг ингээд зургийг аваад тавьчихсан. Хэд хоног явчаад ирээ энэ төр гэдэг. Вон энэ юм дотор чинь тэр бүрэн биш бие чинь асуудалд орохгүй нэг бүрэн өөрийгөө нэг бүрэн болохгүй байна шүү дээ. Тэгэл одоо яах вэ? Оролдоод үз тий. Тийм учраас өнөөдөр чинь ингээл шашнууд руу тэрх зүхтааж байна. Ялангуяа залуучууд эмээ өвнөр бол маш их шашин руу зүхтаадаг. За бөөрөө маш их хуйлардаг. Овоо тахих ерөнхийдөө насан турш хүмүүс бол овоо мовоо дахиад бөөмөрөө хуйлраад тэгэл өөрөө яаж гэнэ. Нөгөө энэ дээр л асуудалтай байгаа шүү дээ. Маш их асуудалтай хүмүүс байгаа шүү дээ чинь. За интернет рүү тэгэл зүхтаагаад ордог. Бушууч тэгэл нэг өрөөгөө хаалгаа хааж аваад идж явах юмаа тойруулж аваад тэгэл одоо интернет рүү ороод компьютер хасааж аваад тэгэл тэр дотор одоо яадаг чи юу ч хийдэг юм гэдэггүй. Юугаач үздэг юм. За тэгээ Монголоос явах бол асар том одоо ойлголт.
Тэр бол одоо тэгэл бүрэн биш биенүүд бол тэгэл явж ээж л нэг өөрийгөө нэг уучраад олох хэвээр. Тэс нэг айхтар аз жаргал хайгаад явж байгаа юм биш шүү дээ. Тэр нөгөө гадаа аз жаргал байхгүй шүү дээ. Гадаад оронд илүү зовж шүү дээ. Гэх мэтлэн. За ингээд бид доторх би ингээл асуудалд орж ирнэ. За нөгөө талд бидний яагаад ойлголцдгүй нэг маш их том одоо асуудал байгаа. Тэр бол монгол хэлний мухардал. Ерөөсөн монгол хэл өөрөө хөгжөөгүй. Шинжлэх ухааны ямар ч судалгаа байх. Монгол хэлийг шинжлэх ухааны талаас нь судлаад юм ягштал сайхан ингээд гоё болгож ирээгүй. Зүгээр худлаа юм уу их шиг ээж байгаагаар нэг дүрм мөрм гэдэг. Тэгээ нэг зохион бичлэг, найруулгын бичлэг гэж нэг заваа юм хийдэг. Тэгээ тэргээрээ хүний бүр ингээд алаа хийдэг. Засаж өрс тэнэгтээд хүний бичсэн юмыг засна гэдэг ч өстой. Ийм бүдүүлэг байж болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Хүн сэтгэлийнхээ хөдөлгөөнийг илэрхийлж байна. Бодсноо илэрхийлж шүү дээ. Тэгсэн чинь ингэдэггүй маа гэдээ одоо засаад ирсэн. Юу гэсэн үг вэ? Тэгэхээр монгол хэлээр ер нь ярилцаж ойлголцох бол ямар ч боломжтой. Уул нь бол монгол хэл сайн байсан бол болно. Хаста авал хэрэгтэй байсан. Даанч монгол хэл хаста одоо энэ Бямбын чинь тэр Дамдын сур энэ Мөсийн хэлнийхэн за тэгээд тэр чойл овсон чи одоо хин байдгийг энэ нэг дулам мулам чоймо одоо юу вэ? Тэр баогийн тавгсар юу вэ? Эдгээр бол ерөөс тэгэл гайнууд. Тэрөөсөөс гадаад хэлээр амар хурдан ярьчдаг. Тэрүүгээр ингээд үг хэлэхэд дор ойлгочдөг. Гадаа англи Америкт байсан нөхдөд хоорондоо монгол хэлээр ярьж яснаа гинт ингээд англиар ярьж байгаа бас аргагүй. Тэр ойлгоцчих шээ. Өвөө монголууд ойлгоцохгүй эвгүй болоод ирэхээр хятадаар ярьчдаг. Ойлгоцчихдаг. Бурятууд эвгүй болоод ирэхээр орсоор ярьчдаг. Ойлгоцчихдаг. Японд сурж ирсэн нөхдөд жоохон ингээд гачин гаднадаа чтаа гэж тэр юм хэлэг бод ойлгоцчихдаг. Тэвчэрсэн байхгүй. Одоо монгол тийм одоо асуудалтай байна шүү дээ бид нар чинь. Тэгэл монгол хэл бол бас айлгуу сайхан хэл төгс хэл хэдэн сая хүүхдэд тэр бол солиор бол. Би ч гэсэн германуудтай ингээл тэгэл германаар ярьчих ингээл ойлгосчихдаг шүү. Монгол руу сая би тэр Москвад ихтгэл тавихтай англиар тавьж байгаа. Яг бол монголоор тавихаар чинь тэдэрс нэг англи руу юм уу орос руу орчуулна. За тэгтэл одоо англи руу миний ихтгэлийг англи руу орсоор орчуулдаг хэн байгаа? Хачим орчуулдаг шүү дээ. Одоо нэг Мойсийн нэг нөхөд өгөөд орчуулж юм уу? Би англи хэлтэйгээд аалаа шүү дээ. Би MIT-д байсан. Би одоо тийм Америкийг сургуулсан. Би англиар ус цас гэж байгаа аалаа шүү дээ. Тэр англи хэлэндээ л ус цас үйд юм байгаа. Монгол хэлэнтэй одоо тэгээд шалбак шүү дээ. Монгол хэлэндээ гайгуунууд нь англи хэл, орос хэл, гадаад хэл болоод ирэхээр юу ч болчихлоо. Гэтэл ярилцахгүй бол хэлний хэрэг юу байгаа? Монгол хэлээр бид нар ярилцаж, бичилцэж, ойлголцож харилцахгүй бол монгол хэлний хэрэг байна. Уул нь их л хүнд айгүй хэрэгтэй байдаг байхгүй. Даанч манай бидний нэг хэлийг энэ нэг балаа Мойсийн энэ нэг монголч эрдэмтэн энэ нэг монгол хэлнийхэн гэсэн нэг балаа юмуд хачи болгоо альчихсан. Тэр нэг чойл усан ч үгээд амар мохоо өгөн байсан шүү дээ Мойс. Бузар. За тэгээ яг хөө лекцийн ер нь дүгнэлт болов энэ Монгол улс маань бол бидний бид шүү. 1921 оноос хойш энэ Монгол улс бол бидний бид. За тэрнээс өмнөх бол бидтэй ямар ч хамаагүй. Биднээс тусдаа. Бидний гадна. Одоо тэр Монгол туурхтан гэдэг байгаа, өөрсдөө монголчууд гэдэг байгаа, монголчуудын түүх яриад байгаа, Чингизизм, Тэнгисизм яриад байгаа. Тэд нар бол энэ Монгол улстай ямар ч хамаагүй шүү.
Бидний бидтэй ямар ч хамаагүй. Тийм учраас би янз бүрийн газар ярьсан бүгд тэр Чингисийг зөвшөөрөхгүй, Монголын түүхийг зөвшөөрөхгүй гэдэг чинь ийм шалтгаантай байхгүй. Тэр одоо юу наадам болохоор одоо юу толгод төрийн 2000 жил ямар яасны 15,000 жил тэгсний юу гэдэг 100,000 жил одоо юу гэдгийг тийм чи юмраад байгаа шүү. Энд чинь нэг тийм Монгол улс, Монгол нийслэл гэсэн нэг нийслэл байж байгаа. Эндээс л одоо нэг тийшээ давхиж эзлээд буцаж хурж ирж нэг нэгэндээ төрийн шагнал өгөөд гавьяат өгөөд исэн байхгүй шүү дээ. 800 жилийн өмнө. Энд чи юу ч байхгүй шүү дээ. Хэдэн сайхан янзгал давхилж байгаа бах. Тахи холноос давхилдсан биз. Тэгэхээр бийг үүсэж ер нь бий болж хүн хөгжихэд юу чухал вэ гэдэг нь уран зохиол, хөгжим, урлаг, шинжлэх ухаан энэ бүгд чинь бидний бийг үүсгэх байхгүй. Тэгээс тэр гэр орон ээж аав одоо юу гэдэг хамаатан садан юу гэдгийг тэр нөхдөд үүсэхгүй шүү дээ. Одоо багш, профессор үгүй шүү дээ. Тэр чинь хүмүүс байхгүй. Хүн биднийг хөгжүүлэхгүй шүү дээ. Хинч биднийг хөгжүүлэхгүй шүү дээ. Бид нар өөрөө өөрсдөө л хөгжүүлнэ шүү дээ. Өөрөө өөрсдөө хөгжүүлэхэд л яг уран зохиол романууд унших. Янз бүрийн хөгжим сонгодог хөгжим одоо юу вэ? Урлаг сонирхох. Одоо урлаг дотор хүний аз жаргал, зовлон, төрөх, үхэх бүгдийг урлаг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээ би шинээр уран зохиолын ном орчуулад байдаг. Тэгээ би шинэ урлагийн философи лекц ороод байдаг. Одоо тэрнээс бид айгүй их мэдж авдаг. Нэг уран зураг харлаа тэгэл бүхэл бүтэн хүн өөрчлөгдөн шүү дээ. Амар гой уран зураг харсны дараа гайхамшигдсан шүү дээ. Нэг гой орман унсны дараа заа тэгэл дэлхий орвоо би шал өөрөөр харж эхэлсэн шүү дээ. За шинжлэх ухаан бол тэргүй яа бидний мэдлэг тэр мэдлэггүйгээр юу ч хөтөхгүй Монгол улс мэдлэггүй мэдлэгийг үнэлдэг. Тэгээ та нар энэ нэг юу гээд фильм үзсэн баха та энэ Great Wall гээд нөгөө Matt Damon гээд бүтэхгүй нөхөр гол дүртэн тоглолцсон байлээ. Яг Холливуд ч нөгөө. Гэхдээ энэ нөгөө хин энд тоглосон тэр бас дажгүй жүжигч юм тий. Defoe гэдэг шүү тий. Сүүлдэх гоё фильм тоглосон ш та нар үзээрэй. Defoe-гийн хамгийн сүүлийн гоё фильм байгаа шүү. Уран зураг хулгайлдаг. Тэгээ энэ нөгөө Хятадын хэрмийн тухай кино фильм багхгүй юу? Great Wall гэдэг. Тэгэхээр Хятадын хэрэм гэдэг чинь биш шүү дээ. Хэдэн мянган километр үржиглэж исэн. Маш их өндөр. Хүн бол тэр доорд байдаг. Энэ зүгээр нэг шаттай байж гарах боломжгүй. Өртөө үрж ирээд ямар ч нэмэргүй. Тийм. Энэ чинь тэнд очсон шүү дээ. Бадалин гэдэг газар нь очсон шүү дээ. Хараад дүр гайхсан шүү дээ. Маш их бодсон. Одоо ийшгээ ингээд дайрч ирээд ямар хүмүүс наашгаа ингээд дайрч ирсэн. Энийг яаж давах вэ? Төсөөлсөн баг. Тэгээ энэ чинь хэрэмнүүд чинь дотроо дандаа цамхахгүй та цамхахгүй дотор нь цэргүүдтэй хоол унд тийм. Тэгээ энэ чинь хэдэн мянган километр үржүүлсэн. Хэдэн мянган цэргийн хоол унд хувцас гунар тэднийг дарга цэргэд ёс суртахуун сахилга бод дэг журам бүх юм энэ дотор чи явж байгаа шүү дээ. Бүгд бүтэн Хятадын философи. Хятадын цагаан хэрэм бол Хятадын философи. Тэгээд би Хятадын хэрэмний жоохон түүхийг харлаа л да. Тэгсэн чинь ерөөсөө энэ цагаан хэрэм чинь бол одоо энэ хамгийн сүүлийн хэрэм байгаа байхгүй юу? Бээжингийн хоогорох 3000 км чинь. Тэрнээс өмнө энэ бүр энэ Доронтын цаагуур хүртлийн хэрэм байсан. Скватер аймгийн тэргүүр хүртэл хэрмүүд байсан. Бүр зүүн тишээгээ Шинжаан угрын тишээч гэсэн хэрэм байсан. Бүр энд хүртэл хэрэм байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол зүгээр энэ бол яг зүгээр Монгол улсын газар өнөөдрийн Монгол улс шүү. Тэр үед ийм байгаагүй шүү. Өчнөөн төрлийн тий. Чин хангийн үеийн хэрмүүдний хөхөнгийн Мингийн үеийнх нь энэ шар өнгийн. За тэгээ бусад бүр эртний үеийнх нь болохоор энэ харууд. Өчнөө ингээл гачин байгаа байхгүй. Бүр энэгээр тэр дуурж байж гисэн.
Ямар нэгэн үед хэрэм барьдаг. Хаана гарч ирээд. За энэ нөгөө морьтой нөхдүүд чинь Томсомоор байна. За тэр морьтой нөхдүүд дотор хүн гэж байгаа, чиан гэж байгаа, руужи гэж байгаа, ойрд гэж байгаа, татар гэж байгаа, жүрчин гэж байгаа, донгуу гэж байгаа. Янз бүрийн нөхдүүд ингээд дайрч ирсэн. Тэгээд та нар энийг хараа. Бүр дээр юм. Одоо яг энэ бол өнөөдрийн Монгол улсын газар бүр энэгээр хүртэл байсан. Дорнот аймаг бол Дорнот аймгийн тэндээс бол маш хэрэм олдох юм байл. Скватер аймаг энтрээс. За ийшээ бол бүр Шинжаан руу хүртэл хэрэм явцсан. Тэгэхээр эдгээр бидэртэй ерөөсөн ямар ч хамаагүй. Монгол гэдэг нэртэй байж болно. Бид энэ Монгол улстай ямар ч хамаагүй. Бидэртэй ямар ч хамаагүй. Тэр Чингис Монгол улстай ямар ч хамаагүй. Монголчууд юм уу Монгол гэдэг тийм нэг эртний нэг тийм янз бүрийн өөрсдөө нэрлэдэг ардуудын юм байсан юм байлгүй. Тэгэхээр энэ хэрэм чинь энэ Монгол улсын бидний эсрэг барьсан ч хэрэм биш. Бидэртэй ямар ч хамаагүй. Тэгэхээр энэ хоёр энийг л гэсэн ойлгож байна. 1921 оноос хойш бидний энэ Монгол улс байшинтай, барилгатай, эмнэлэгтэй, 10 жилийн сургуультай, үндсэн хуультай. Зүгээр нэг Монгол гэж яриад байгаа нэг тийм түүх гэж яриад байгаа үлгэр домог. Тэр бол бидэрт ямар ч хамаагүй. Юу ч тэр үлгэр домогоо ярьж, үнэн ярина уу, худал ярина уу. Тэр зурагтаар ерөөсөө YouTube дээр зүгээр л баахан юм л яриад байлаа. Тэр бидэртээ ямч хамаагүй Монгол улстай. Энэ хүмүүсийн чинь ойлгох тэгж явдаг. Ийм Монгол гэдэг том улс байсан юм байна. Тэндээсээ ингээд айгуу даймаа хийгээд эзлээд ингэж хэлсэн юм гэж ойлгоод байгаа. Тийм байх. Та нар энэ Ванги гэдэг хятадын энэ гадаад явдлын яамны сайтыг хараарай. За энэ бол энэ бие бол хятад гэсэн тэр бидийг төлөөлж байгаа. Тэр хятад гэсэн бид ийм сайхан бие гэсэн хүнийг бүтээж шít. Мэдлэгтэй, боловсролтой, олон хэлээр ярьдаг. Маш ёс суртахуунтай. Тэгээд энэ бие чинь буцаага тэр бидийгээ өөдөн татаад аваа явж шít. Тэгээд тэдэргээ төлөөлөд явж шít. Гадаадад дэлхийд. Энэ зурган дээр болохоор нэг Канадын сэтгүүлч эмэгтэй манайраас хятадын тухай асуулт асуухад нь манайд загнаад хариулсан баг. Та хятад оронд очиж үзээгүй. Бид нар 800 сая ядуучуудыг ядууруулаас гаргаад хоолтой унтаа байшинтай барилгатай болчиход байна. Тэгэхэд одоо та юу яриад байгаа юм бэ? Хятад орны талаар та бүр ямар ч ойлголтгүй байж байгаа. Ингээд загинж байгаас ингээд хуруугаараа зааж байгаа. Хэвлэлийн баг хурал дээр. Ийм гоё биенүүд үүсэх хэрэгтэй байна. Тэгвэл бид гайхамшигтай байна. Тэгээгүү цагт бид яриад ямар ч хэрэггүй. Одоо жишээлбэл Шэньцзэн гэдэг ингээд урагшаага Гуанчжоугийн хажууд байдаг. Би чинь бас урагшаага явсан шүү дээ Гуанчжоунд. Шэньцзэний тэргээд. Ийм ингээд хот ингээд байгуулсан байна. Ийм хотод одоо тэр Канадын сэтгүүлч очиж үзээгүй. Тэгээд хятадыг ерөөсөө зүгээр нэг тийм дээр үе хараа гом идсэн гүн нөхдөд гэж ойлгоод байгаа. Тэр чинь аль хэдийн өөрчлөлт гэсэн. Тэр хятад одоо байхгүй. Тэр чинь юуны амьд гавьяа. Мао Цзэдун, Дэн Сяопин хоёр яасан. Хятад маягийн социализм байгуулъя гэж босгочлоо ш. Тэгээ одоо бүр Америкийг төрүүлдэг ш. Тэр хятадын бид биенүүд нийлээд бид болоод тийм ондог болж ш. Тэр альва ард юм тэр бид нь үүсэх хэрэгтэй байхгүй. Монголчуудын бид үүсэж ш. Тэр бидийг төлөөлж чадах тэр биенүүд тэрийгэ бүтээж ийж тэгээд тэр биеийг буцаагаад бидээ. Одоо Платоны агуу зүйлсэн байдаг шүү дээ. Агуугаас ингээ гарах хэрэгтэй. Агуу дотор байгаад иж болохгүй. Агуугаасаа гараад хөгжөөд юм үзэж нүд тайлаад буцаж агуудаа ирэх хэрэгтэй. Тэгээд агуудаа ажиллаа хөгжүүлэх хэрэгтэй. Агуу дотор ч нөгөө бид байж байгаа ш. Окей. Дараагийн 7 хоногийн дараагийн лекц хүртэл баяр та.